Та баячуудын зугааг гаргахын тулд амь насаа золих үхлийн тэмцээнд оролцох гэж байгаа 16 настай хүүгээд өөрийгөө төсөөлөөд үзээрэй. Үхэх нь бараг л ойлгомжтой. Энэ тэмцээн маргааш эхлэх гэж байгаа. Харин та яг одоо өөрийнхөө дайсны тансаг харшид зураг авахуулаад зогсож байгаа. Гэтэл танд энэ хорвоо дэлхий дээр хамгийн хайртай хүнтэйгээ уцаар явах боломж олджээ гэж бодъё. Тэгвэл та тэр хүндээ юу гэж хэлэх вэ? Энэ бол Sunrise on the Reaping намын гол дүр. Хеймичэд яг одоо тохиолдоод байгаа нөхцөл байдал юм аа. Хеймич харилцуурыг аваад Ленардогийн хоолойг сонсоод итгэж чадахгүй. Юу болсон бэ гэсэн чинь Ленардо Хеймичийг тоглоом зохион байгуулагчдаас 1 оноо авсныг телевизээр цацсны дараа зөв дургаа ер нь зэрэг хүрээд эсэргүүцлээ илэрхийлээд 12 дугаар дүүгийнхаа төв талбай дээр очиод хідэн дуу дуусан байгаа юм. Мэдээж дуусан дуунууд нь бүгдээрээ бас эсэргүүний шинж чанартай 12 дугаар дүрэгт дуулахыг хориглосон ийм дуунуудыг дуусан гэжээ. За энэ харилцан ярианаас Хеймич юу гэж ойлгодгоо гэхээр Ленардо өөрийгөө ямар нэгэн байдлаар цаазаар авахлах гэх юм уу те ял унгаахыг бас зорьсон юм байна гэдгийг нь ойлгодог. Ленардовын хувьд Хеймичгүйгээр энэ хорвоо дэлхий дээр амьдрнаа гэдэг үнэхээр хэцүү төсөөлөшгүй. За дээрэс нь нэмээд Хеймичийг үлсгэлэн тулаанд явуулсан хүн нь Ленардо өөрийгөө гэж бодож байгаа учраас одоо ийм эрсдэлтэй алхмууд хийгээд байдаг. Хеймич Ленардовт тийм зүйл огтхонч байхгүй. Энэ бол чиний буруу биш. Энэ бол эргээд Капитолийн энэ системийн буруу. Гээд энэ хоёр нэгэндээ амлалт өгдөг. За тэр амлалт нь болохоор энэ амьдралтаач тэр хойд насандаач тэр үргэлж нэгнтэйгээ хамт байна. Хэрвээ Хеймич төрүүлээд өгчих юм бол за энэ өгөх нь баг ойлгомжтой гэж энэ хоёр хоёулаа бодоод байгаа. Хеймич төрүүлээд өгчих юм бол Ленардо өөрийнхоороо энэ амьдралыг сайн сайхнаар ингээд үзэж өнгөрүүлээд дуусгах ёстой. Тэгснийхаа дараа нас барсан хүмүүсийн очдог газар нь Хеймич Ленардовыг хүлээж байх болно гэж хэлдэг. За энэ харилцан яриа дууссаны дараа Хеймич гинэт гайхна. Яагаад ийм боломж олж байгаа вэ? Урд өмнө нь хизээч одоо оролцогчтой өөрийнхөө хайртай хүнтэй уцаар ярьж байгаа гэсэн юм тохиолдлыг огтхон сонсож байгаагүй юм байна л да. За тэгээ энэ тухайга Плутаркаас асуусан чинь Плутарк болохоор надад 12 дугаар дүүргийн инх тайвны сахиулагчид донд таньдаг хүн байдаг юм аа гэж хариулсан байгаа. Плутарк энэ үйлдэлийг Хеймичийн итгэлийг нь олохын тулд хийсэн болж таардаг. Өмнө нь Плутарк Хеймичд хэлжсэн те эрхчлөө хүсэх тэр хүсэл зөвхөн дүүргийн иргэдэд байдгүй юм аа буюу Капитолийнхны дунд ч гэсэндээ энэ дэглэмийг унгаах хүсэлтэй хүмүүс байдгаа гэдгийг даалдуур илэрхийлсэн. За ингэсний дараа Плутарк Хеймичд ингэж хэлдэг. Чи надад итгэхгүй байж болно. Гэтэ би чамд яг одоо маш чухал юм хоёр мэдээлэл өгч байна. Энэ мэдээллийг олж авахын тулд би нэлээд бас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан байгаа юм аа. Нэгдүгээрхэн арена дотор одоо мандаж жаргаж байгаа тэр нар бол манай дэлхийн нартай одоо яг ижилхэн ритмээр ижилхэн гардаг гэж байгаа байхгүй. Хеймич гайхадаггүй яг надад энэ мэдээллийг өгөөд байгаа юм бэ гэсэн чинь чи аренаг эвдлэн гээдтэй аренаг нураан гээдтэй би чамд тэр төлөвлөгөөнд чинь туслах гэж байгаа юм аа гэж Плутарк хэлж байгаа байхгүй. Хеймич дотроо мэдээж сэжиглээ штэ тэ Плутарк яаж энэ тухай мэддэг вүлээ. Эсвэл энэ ерөнхийлөгчсөн Плутарк хоёрын хуйлдаа юм болов намайг хэрэгт оруулах гэсэн хуйлдаа юм болов гэж боддог. Тэнгүүтээ би таны юу яриад байгааг ойлгохгүй байна. Угаасаа л нар чин зүүн талаас мандал аренагийн нар ч гэсэндээ одоо манай дэлхийн нартай ижилхэн байдаг үстэй гэсэн чинь Плутарк үгүй ээ аренагийн нар заримдаа илүү хурцсагсан одоо цагаар явдаг те заримдаа огт наргүй аренач байдаг. Бүр хэд хэдэн нартаач арена байдаг. За хоёр дахь зүйл нь болохоор одоо энэ жилийн аренаг дизайн хийсэн, зохион байгуулсан хүмүүс нь бүгдээрээ манай энэ хүлэмжийг ирж үзсэн. За тэгээ манай цэцгийн мандлуудыг аягүй сонирхсон гэж хэлж байгаа юм. За цэцгийн мандал гэдэг нь болохоор эдний хувьд бол зүгээр нэг юм овоолсон бусад газраасаа илүү баг зэргийн өндөрсөн шороог хэлж байгаа. Бидний мэддэг шиг мод ч юм уу те чулуугаар ингээд тусаарсан газрыг бол хэлэхгүй байгаа шүү. Үүнээс хойш дандаа энийг цэцгийн мандал гэд яриа явчих. Тэгэхээр цэцгийн мандалд ач холбогдол өгөөрэй. Магадгүй нөгөө мутацд орсон арена руу оруулдаг, буцаага татаж авдаг тэр одоо өвөө таалга цэцгийн мандалтай холбоотой гэж магадгүй гэдэг ийм хоёр зүйлийг хэлээд за хамгийн сүүлд нь чи Капитолийнх нь битгий өөрийнх нь түүхийг удирдах боломж олгоорой гэж захиад Хеймич мэдээж энэ бүх захиасыг нь маш гайхсан янзтай би таны юу яриад байгааг ерөөсөй ойлгохгүй байна гэсэн янзтай л хүлээж авч байгаа. Ингээд Плутаркийн номын санд 6 ахуулж дуусаад за 4 хүүхэд маань дөрүүлээ буцаад нөгөө оролцогчдийнхоо байрлаж байгаа байранд очино. Бүгдээрээ унтахаар хөвцсөний дараа Мейзли Хеймичээс асуудаг. Би Уэллигээс сонссон чи аренад ороод бидрийг хаяад ганцаараа явж байгаа юм уу гэж асуухад Хеймич бол
Тийм ээ, би 1 оноо авсан. 1 оноо гэдэг чинь тоглоом зохион байгуулагчид намайг ерөөсөө ямар нэгэн байдлаар алах гад бэлэн байгааг харуулж байгаа маш эрсдэлтэй оноо. Тийм болохоор би та нарыг ч гэсэндээ эрсдэлд оруулахгүй тул тусдаа ганцаараа явахаар шийдсэн гэж хэлдэг. За яг үнэндээ бол Haymitch болон Amber хоёр нийлээд BT-тэй нийлээд за магадгүй одоо хийж мэдгүй байгаа ч гэсэн Plutarch-та нийлээд Arena-г эвдлэх замаар эсэргүүцлээ илэрхийлэх гэсэн ийм зорилготой байгаа шүү дээ, тий. За энэ хоёрын ярьж тохирсноор бол Haymitch бус түүхтүүдээс тасраад хойд зүг рүү явах ийм зорилготой байгаа. Яагаад хойд зүг рүү явж байгаа юм бэ гэхээр хойд зүгт газар дор Arena-гийн тэр газар доорх байгууламжийг усанд живүүлэх хэмжээтэй маш их хэмжээний ус хадгалсан сав байгаа. Тэр савыг дэлбэлнэ. Amber болохоор ямар үүрэгтэй юм бэ гэхээр нөгөө Shinkovуудтайгаа хамт явж байгаад Shinkovуудын токен гэж яриад байгаа. Дүүргээсээ авчирсан тийм дурсамжтай зүйлийг нь Maisel-ийн бүх хүүхдүүдэд тийм хүзүүний зүйлт маягийн зүйл болгоод өгсөн. За Amber бол Shinkovуудаас тэр хүзүүний зүйлтүүдийг нь цуглуулад за хойд зүгт Haymitchтэй уулзахын нууц зорилготой байгаа. Хүүхдүүдээс хүзүүний зүйлтийг нь одоо нууцлалт нь ямар учиртай юм бэ гэхээр Arena руу мэдээж шууд тесрэг бөмбөг бариад орчиж болохгүй шүү дээ, тий. Тийм болохоор BT бусад хүүхдүүдийн токен дотор эвлүүлээд тесрэг бөмбөг болгох боломжтой тэр бүх материалуудыг нь хуваагаад хийчихсэн байгаа. За ингээд маргааш өглөө нь 50 дахь удаагийн өсвөлэн толаан эхэлж байгаа. Нийт 48 хүүхэд Arena-гийн яг тэг дунд нь байдаг Cornucopia гэдэг байгаа тий. Тэр төв цэгийг нь тойроод газар дороос бүгдээрээ гарч ирж байгаа. Arena-д ороод Haymitch-ийн хамгийн түрүүнд бодсон зүйл юу вэ гэхээр ямар үзэсгэлэнтэй байгаль вэ? Яагаад гэхээр тэдний эргэн тойронд халиурсан ногоон зүлэгтэй өнгөнгийн цэцэгтэй нуг баруун гар тийшээ харах юм бол мөнх цастай оргилтой уул зүүн гар тийшээ харах юм бол өтгөн ой мод харагддаг. За дээрэс нь бусад бүх хүүхдээ ч гэсэн ажиллахад бүгдээрээ ингээд юм үнэрлээд байгаа байхгүй юу? Яагаад гэсэн чинь тэр Arena-гийн доторх үнэр нь хаврын одоо хамгийн гоё өдрийг үнэртэй бас болгож байгаа цацсан юм шиг тийм үнэртэй байна гинэ. За энэ үнэр энэ үзэгдэл дүр зураг бол бусад хүүхдүүдийн анхаарлыг сарниулж байгаа гэдгийг Haymitch шууд ойлгоод өөрөө хамраа таглаад за би одоо яах вэ? Аль зүг рүү явах вэ? Ямар нэгэн байдлаар Cornucopia руу бид дөхөж очих ёстой юу? Эсвэл шууд эндээсээ зогтох уу гэх мэтчлэн өөрийнхөө тактикийг боловсруулж эхэлнэ. За Аз болж нар бол яг Haymitch-ийн өөдөөс нь мандж идэг. Тэгэхээр энэ бол зүүн зүг юм байна. Хойд зүг рүү явах ёстой гэхээр нөгөө ой модтой зүг рүү явах ёстой байна гэдгийг Haymitch ойлгоно. За ингээд цан цохих дуу гарлаа. Haymitch хамгийн дөрөнд бусдаас төрүүлээд бусад хүүхэд Arena-гийн тэр гоо үзэсгэлэн бишрээд хараад дуусаагүй байхад нь Haymitch гүйж чад замдаа нэг хутаг нэг жад барьж авна. За ингээд нэлийн томоохон хэмжээтэй нэг үүрөвч үрээд тэр чигээрээ гүйсээр агаад ой мод руу орно. Haymitch-ийн олж авч үүрсэн тэр цүнхэнд нэлээд хүнд 10-11 кг орчим жинтэй ой мод руу нэлийн гүйж ороод цаашлаад хурдан алхаад аль болох одоо хүүхдүүд болон өөрийнхөө хоорондох зайг холдуулах юм зорилготой байгаа. Нэлээ алхсны дараа ядраад хэсэг амсгийхээр суун. За ингээд цүнх дотроо юу байгааг харахад хоёр юм том савтай ус, за нэлээд их айлм, 5-6 шиг түүхий төмс болон 12 шиг чансан өндөг их зэрэг зүйлүүд гарч ирнэ. За Haymitch ингээд Arena-г анх удаага илүү одоо нухацтай харж байгаа. За тэгсэн чинь Arena бол маш үзэсгэлэнтэй байгуулт гэж түрүү хэлсэн. Ойрхон яг юм цэцгийн мандал дээр өнгөлөг янз бүрийн өнгийн цэцэг болон бутан тарьсан үзэсгэлэнтэй гойр хөрссөн бараг л мод болгоноос нь бут болгоноос нь гээд жимс гарсан ийм Arena байна гинэ. Haymitch-ийн үед тэнгүүд цүнхэнд нь яагаад ус алим түүхий төмс гэдэг ийм хэрэггүй зүйл байгаа юм бол доо ямар ч хэрэггүй эд зүйлтэй цүнх би авсан юм болов гэж бодоод хажууханд нь урсж исэн горх руу очоод хідэн балга ус уудаг. За ингээд зэрүүцээд амраа суужсэн чинь нэгэн туулаа хурч ирээд нөгөө горхноос ч усан тэгснээ удалгүй муухай чарлаад туулааны одоо амнаас нь ингээд цус асгараад үхчихдэг. Энэ мөчөд Haymitch энэ горхны ус бол хортой юм байна гэдгийг ойлгоно. Угаасаа ч Haymitch-ийн гиз тэсгийн аргагүй шатаад бацлаад хэлж яадаг. Haymitch усаа бөөлжиж гаргаад за тэнгүүд одоо би яах вэ гэсэн цүнхэнд нь нүүрсэн хар юм байсныг санана. За тэр нүүрсэн хар юмыг хараад Haymitch л их аюу гайхсан байна л да. Яагаад ийм сонин зүйлийг цүнхэнд хийсэн болоо гэсэн бол
одоо яг учрыг нь олоод тэр нүүрсэн хар эмийг уугаад за ер нь бол хордож өгөх шахнаа. Үнэхээр би энэ бүр асар их муудаад яг учраа олохгүй байнгутаа нэг юм цэцгийн мандал донд нилээ өвтгөн бут байдаг. Тэр бутны ерөөсөө гол хэсэгт нь ёроолт нь ингээд унтаад энэ хорны нөлөө гарахыг хүлээдэг. Бутан дунд унтчихсэн чинь шүн болсон байна. За шүн бол Арианагийн тэнгэрт тухайн өдөр хэдэн хүүхэд за хин нас барсныг юм харуулдаг. Тухайн өдөр нас барсан хүүхдүүдийн одоо зургийг нь Арианагийн тэнгэрт проектороор харуулдаг. За Хэмич бол яг тэр үед нь сэрнэ. Эхний өдөр 20 хүүхэд амнасаа алдсан байдаг. За энэ дунд бидний одоо танил болсон хүүхдүүдээс гэх юм бол 12 дугаар дүүргийн маань энэ эдтэй маань хамт ирсэн Wyatt нас барсан байдаг. Хэмич бол Wyatt-ыг ямар нэгэн байдлаар Лолог хамгаалж байгаа л нас барсан байх гэдэгт нь итгэлтэй байгаа. За ингээ Хэмиш буцаад яа харахгүй би энэ одоо маш муу байгаа учраас гүн нойрондоо дийлдэд унтна. Ааш өглөө нь Хэмич гэдэг дуугаар сэрнэ. Гайхаад харсан чинь Лоло байдаг. Лоло Хэмичийг олоод ирсэн. Хэмич бүр гайхаад намайг яаж олж ирсэн болоо гэж бодоод тэр бутан дотроосоо гараад яаж олж ирсэн нугасаа ойлгож байгаа. Яагаад гэхээр нэгдүгээр нөгөө гархны эргээс тэр бут руу мүлгсэн мөрөн байдаг. Хоёрдугаар Хэмичийн амны алчуур тэр бутанд ингээ өлгөөстэй байгаа байхгүй. Мөлхөөд орж явахт нь халааснаас нь унаад тэр бутанд ингээ тэглэг үлдсэн юм шиг байна. Тэгээ Хэмич бүр өөрөөсөө ичээд иймэрхүү байдлаар би нөгөө Ampertтэй ярьсан зорилгоо бол арайч биелүүлж чадахгүй юм шиг байна. За үүнээс хойш яа харахгүй илүү анхааралтай болгоомжтой байя гэж шийддэг. Хэмич Лолог дагуулад Лолод идэж уух юмнасаа өгөөд аль болох нөгөө Арианагийн тэр хортой жимс уснаас Лолод өгөхгүй байхыг хичээгээд Лолог дагуулад явж байгаа. Хэмичийн зорилго бол одоо нөгөө усны танк руу очих. Тэр арга замыг олох буюу зөв цэцгийн тэр мандлыг нь олоод газар доор нэвтэрдэг тэр орц гарцыг нь олох гэдэг ийм зорилготой байгаа. Ингээд Лолог саатуулангаа Хэмич одоо тэр цэцгийн мандлыг хайгаад цэцгийн мандлуудтай танилцаа явж исэн чинь Лолог гэнэт бүр ингээд тас хөхрөөд инээд алтаад явцдаг. Юу болсон бэ гэж харсан чинь Лоло маш мөтгөн олон гоё цэцэг ургасан бутыг тэрврээд байж идэг. Тэгснээ удалгүй ингээд амьсгалан тасалтаад амьсгалж авч чадхаа болоод Хэмич гүйж Лоло дээр зүгээр л гүнзгий амьсгалаа. Энд чинь зүгээр л цэцэг штэ энд юу ч байхгүй гэсэн боловч харамсалтай нь Лоло хортой цэцэг очоод үнэрсэн байж таардаг. Ингээд Лоло амнасаа алднаа. Хэмичийн хувьд Лологийн нас барсан нь маш шудраг бус санагдана. Хэдийгээр Лоло бол 12 дугаар дүрээс хамт ирсэн Луэлла Маккой гэдэг тэр одоо дүүн биш байсан ч гэсэндээ энэ бол дүүргийн ямар нэгэн айлын зовж аваа ийм охин байсан те. Энэ охиныг одоо үнэхээр ямар эм тангаар бөмбөтөөд яаж тарих толгойг нь угаасан болохоор энэ охин намайг Луэлла гэдэг би 12 дугаар дүрээс ирсэн гэдээс өөр зүйл хэлж чадахгүй болтлоо тэгэж зовсон байх втэ. Гэт Хэмичд бүр маш шудраг бус санагдаад Лологийн цогцыг тэврээд гүн. За яагаад гүйж байгаа юм бэ гэхээр Арианад нас барангууд дээрээс нөгөө нисдэг тэрэг ирээд нэг юм хавчдаг юмар хүүхдүүдийн цогцыг ингээ хавчаад аваад тэгээ явдаг юм байна л та. Тэгмүүд Хэмич яад ч юм Лологийн цогцыг тэгж өгч явуулмааргүй санагдана. За ингээ цогцыг нь тэврээд гүйжсэн чинь гинэт Хэмичийн нүдэн дээр маш тод цэгэр өнгөтөө эрвээхээ харагдана. Хөөх ямар сони эрвээхээ вэ гэж байж ил нөгөө эрвээхээ чи ирлээ Хэмичийн гар дээр буулаа. Тэгсэн чинь тэр нь болохоор тогонд цохиулдаг эрвээхээ. Хэмич шууд цочоод өвдсөндөө болоод Лологийн цогцыг газар унаачж байгаа. Тэгээ ингээ харсан чинь бүр хэдэн мянган эрвээхээ яг Хэмичийг чиглээд ирж идэг. Хэмич дахиж хизээш тэр тогонд цохиулах амжилттай өвдөлтийг мэдрэхгүй тул шууд л хөнгөө зөгтаад эхэлнэ. Зөгтөж жагаад нөгөө Leonardo Dove-ийн өгсөн хитийг ашиглаад за тэгээд энэний өмнө бол Лолотой хамт явж байхдаа нөгөө оч гаргадаг чулуу болсон байсан. Хийм бут гэдэг нэртэй тийм бут руу очингуудаа дотор нь сууж агаад нөгөө очороо оч гаргасан чинь тэр хийм бут нь болохоор шууд фүнх гэж гал авалцаад ихэнх эрвээхээ шатаад өгчөж жагаад үлдсэн хэдэн эрвээхээ буцаад нисэж байгаа. За тэнгууд Хэмич энэ хэдийг дагах юм бол би нөгөө газар доорх орц гарцыг олох боломжтой юм байна штэ гэд нөгөө эрвээхэнүүдийг хойноос нь дагаад явсаар агаад нөгөө эрвээхэнүүд чинь тэгсэн чинь эрвээхээ бут гэдэг нэртэй угаасаа тийм бутны даавар нь ёроол руу нороод алга болоод байдаг. Хэмич очиод үзсэн чинь угаасаа тэр нь ийм бөөрөн хий автоматар онгоож хаагддаг одоо таригшааны талаа шиг гэх юм уу хаалга харагданаа. За тэнгууд нь Хэмич шууд тэр хаалганы завсар нь нэг юм бургас авчуулаад орхичж байгаа юм. За ингэж л тэр өдөр өнгөрөөд Хэмич нэг модон дээр авирч гараад
унтахаар бэлдэж эхэлнэ. Ер нь бол яг энэ Арианад Хеймичийн гаргаж байгаа энэ одоо шийдвэрүүдийг хийж байгаа үйлдэлүүдийг харах юм бол эхний номон дээр Катнисийн гаргасан шийдвэр үйлдэлүүдтэй айгүй ижилхэн. Одоо жишээ нь яг аюулгүй байдлаа илүү бодоод модон дээр гараад өөрийгөө модны мөчрөөс ингээд уйж тогтоогоод унтах гэдэг ч юм уу те. За эсвэл менторудаас нь нөгөө янз бүрийн хоол хүнс бэлэг ирдэг. Тэнгүүд би яг юу хийсэн болоод ментор минь надад хоол явуулав. Энэ ямар очир утгатай юм бэ гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн зүйлээрээ Хеймич бол бас Катнистай төстөө. За тэр өдөр нь бол нэмээд 2 хүүхэд нас барсан. Нэг нь бол Лулу байсан. Ингээд нийтдээ 5 карьер 17 Шинко нас бараад Арианад бол нийтдээ 26 хүүхэд үлдчихэж байгаа. За маш өглөө нь босоод Хеймич ерөөсөө Ампертыг олохоор шийднэ. Хеймичийн мэдж байгаагаар бол яг энэ мод руу зүгтсэн хүн баг өөрөөс нь өөр байхгүй. За Шинкауд бол бөөнөрөө нийлээд нөгөө урд зүгт байсан мөнх цаст уул руу зүгтсэн. За тэгээд мэдээж нэг хамгаалнаа гэж тэд нар амласан юм чинь бөөндөө хамт байгаа. За тэгэнгүүт карьерууд бол бас ойлгомжтой Шинкаудыг авлах гэж байгаа учраас адилхан уулан дээр байгаа баха. За тэгэхээр ямар ч байсан уул руу явъя. За уул руу явахгүй маа гэхэд нөгөө нугад очоод Ампертыг хүлээгээ байж Амперт ямар нэгэн байдлаар намайг олоод ирэх баха гэж бодоод яг юм нугын захад очиж байжсэн чинь нэрээ өөдөөс нь Амперт ирж авдаг. Амперт бүр өмнөхөөсөө ч илүү жижигхэн бүр жоохон болсон юм шиг харагдана. Маш их ядарсан харагдана. Гэхдээ ямар ч байсан хүзүүндээ болно юм хэд хэдэн дүүргийн хүүхдүүд юм токеныг зүүцсэн байгаа байхгүй юу? Хүзүүний зүйлтийг нь зүүцсэн. Тэгэхээр Хеймич бол Ампертыг ямар ч байсан нөгөө тесрэх бөмбөг авчирж байгаа юм байна гэдгийг нь мэднэ. За мэдээж шууд л одоо тоглоом захиан байгуулагчнуудын дээр за хүү яах вэ одоо ижлээ мишлээ гэд хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Тэнгүүт Амперт нь яах вэ? Чи буцаа Шинкаута нийлхэлдээ. Уулан дээр ер нь маш олон карьеруудад аюу хэцүү байгаа. Шинкауд бид нар энэ ой мод руу ирдэм үү гэж бас ярилцж байгаа. Тэгэхээр ой мод ямар юм бол гэдгийг чи надаа харуулад өгөөч гэдэг байдлаар одоо хоорондоо ярилцаад Хеймич Ампертед ой модыг үзүүлэн танилцуулна гэдэг нэг юм нэрийн доор энэ хоёр маань ой мод руу орж байгаа. Хөрхийн Ампертыг харахаар Амперт чи яг харахгүй 12 настай хүүхэд. Шинкаудын хувьд бол дөнгөж нөгөө цаан цохиход Арианагаас нэг их тийм хоол хүнс юм авч чадаагүй учраас аюу юм өлссөн цангасан байдаг. Хеймич өөртөө байсан нөгөө хоол хүнснээсээ Амперт төгөөд Ампертыг унтуулж амраа. За үүний хариуд нь болохоор Амперт тэгвэл одоо би энэ туулаа бариад эзэн хүнсээ чамд буцаагаад нэг ямар нэгэн байдлаар одоо төлж өгөө, нөхөж өгөө гэдэг ийм нэрээдлэр өөрийнхөө зүүсэн хүзүүний зүйлтийг тайлдаг. За тэр хүзүүний зүйлтээ бүр ингээд сүлжсэн байсан хүзүүний зүйлтийг тайлаа зүгээр уцуулж байгаа байхгүй юу? Энэнгээр одоо уурххийн гинэ. Гэхдээ тэр нь болохоор нэг юм бөмбөг тэр дэлбэрэхэд бөмбөг ухсрахад шаардлагатай утас юм байна л да. Миний ойлгосноор бол нэг юм бөмбөг дэлбэрэхэд нэг юм урт утас байдаг шүү дээ. Тэр утсыг ингээд нэг үзүүрээс нь шатаангууд ингээд явсаар агаад бөмбөгөндөө хүрээд дэлбэрдэг. Тэр утас нь юм шиг байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө нь болохоор юу юм бэ гэхээр Хеймич түрүүний олсон тэр газар доошоо ордог хаалгаар ороод усны танкийг, усны савыг дэлгэлнэ. Амперт бол гадаан дээр нь одоо Хеймичийг хүлээж ийна. Хеймич бараг тэр усны савыг дэлбэлээд тэндээ нэг бол дэлбэрэлтэн өвтөж нас орно. Нэг бол ус маш их хүчтэй бас ингээд цацагдах учраас гівж үхэх баха гэдэг ийм хүлээлттэй байгаа. Ингээд Хеймич үхэхтэй бэлтнэ. Үхэхтэй бэлтэн гэдэг нь юу гэлж байгаа юм бэ гэхээр дотроо ингээд бүхнийг эргцүүлээд бодож байгаа гэх юм уу? Ээжигээ дүүгээ хамгийн гол нь Ленардовыг боддог. Хеймич бол Ленардовт бүр маш их хайртай. За би яаж энийг мэдж вэ гэхээр мэдээж би чамд маш их хайртай гэж хэлдэг. За нөгөө талаасаа номон дээр Хеймичийн одоо ингэ өнцгөөс бичсэн Хеймичийн бодлууд дандаа ингэ явж байгаа шүү дээ. Ленардовын тухай бодол бүр маш их явдаг. Миний хайртай охин. Тэгээ яг одоо ингээд үхэхтэй бэлдээд бодохдоо Ленардовыг миний ховорхон гэрэлт охин гэж одоо нөгөө Ленардовын нэр гардаг. Эдвар Аллан Поугийн Хэрэг гэдэг шүлэг дээр гардаг юм үг юм байлээ. Миний ховор гэрэлт охин гэд. Ямар гоё үг вэ те? Хайртай хүнийгээ ийм гоё үгээр бодож, төсөөлж, дүрсэлж дурснаа гэдэг. Ингээд шүн дунд өнгөрсөн хойно унтж байгаа Ампертыг Хеймич сэрээдэг. За тэгсэн чинь Амперт бол яг үндэ унтаагүй унтсан төр үзүүлж байгаа. Тэр нэг юм өмөрцөн байгаа даавныхаа доор нөгөө бөмбөгийг угсарсан байдгаа. Хеймич Амперт хоёр нөгөө
газар доорх орц гарцсан дээр очиод Хеймичийн жадыг ашиглаад хаалгын ингээд гүнжүүд онгойлгож байгаа. Амберт дээд талд нь үлдээд Хеймич доошоо бууж байгаа. За бараг 5-6 метр шахам доошоо буусан гэж аахгүй юм, шатаар босоо шат байдаг тий. Тэнгүүд 5-6 метр чинь бараг л 2 давхар байшин гэсэн үг шүү дээ. 5-6 метр доошоо буусныхаа дараа шууд ингээ хажуу талаа харсан чинь маш том юм төмөр өндөр хан дээр нь усан туслын зурагтай. Тэнгүүт энэ бол яа харахгүй уус хадгалах сав юм байна гэдгийг Хеймич ойлгоод шууд тэр даруйдаа ингээд нөгөө бөмбөгийг чинь байрлуулчаад за амжуул тэрлээ замжихгүй бол тэрлээцгээд дээшээгээ нөгөө шатаараа буцаа гарч байгаа юм. За яг тэр мөчөөд ган хумстай сарсан багвахаанууд Хеймич рүү дайрна. Хеймич тэр сарсан багвахаатай нэг гараараа үзэлцээд нөгөө гараараа айл болох шатаар ингээ хурдан дээшээ гарахыг хичээж байгаа боловч за ер нь бол бөмбөг дэлбэрэхээс өмнө гарч чадахгүй юм байна гэдгийг ойлгоод тэлээгээ тайлаад өөрийгөө ингээ шаттай холбоод уйдаг. За тэр мөчөд бол нөгөө бөмбөг нь дэлбэрээд маш их хэмжээний тис хүүтэн ус тэр нүхийг ингээ дүүргээд ирнэ. За Хеймичийн хувьд бол өөрийгөө тэгж тэлээгээрээ шаттай бэгэлж тогтоогүйсэн бол аль хэдийнэ урсаад явах байсан гэдгийг бол ойлгодог. За Хеймич арай гэж амьсгаагаа түүчээд бараг одоо амьсгал нь дуусаад ухаан алдахын наан шатаараа авираад дээшээ гараад ирдэг. За гараад ирлээ. Жохон амьсгаагаа дараад нэг юм хид удаа гүнзгий амьсгал аваад эргэн тойрноо харсан чинь Амберт байхгүй болсон байдаг. Шууд л Хеймич бүр маш их айц тавтаал Амберт гэж Амбертыг хайгаад гүүгээд байна. Тэж хайж гүүжэд нэг л юм сонин чимээ чихэнд нь сонсогдно. Гайхаад тэр зүг рүү яваад очсон чинь юм алтлаг өнгийн үслэг арьстай маш хөөрхөн хэрэмнүүд бүр ингээд маш олон хэрэмний газар ингээд оволцоол байна гинэ. Хеймич тэр мөчөд шууд ойлгодог. Энэ хэрэмнүүд бүгдээрээ Амберт дээр оволцоод байгаа юм байна гэд Хеймич очиод тэр хэрэмнүүдийг нэг нэгээр нь ингээд утгаараа хэрчээд явах боловч бүр дэндүү олон тооны хэрэм байсан. Тэр хэрэмнүүд бүгдээрээ л яхаарахгүй нөгөө мутацид оруулсан хэрэмнүүд тэр шүднийх нь хурц, хумсных нь хурц нь бол маш аимшигтай. Дээрэс нь тэр хэрэмнүүд Хеймич рүү огтхонч дайрахгүй байгаа. Тэгэхээр зөвхөн Амберт руу дайрна гэдэг тийм програмтай юм байна л да. Хеймич бүр чадлаараа л тэр хэрэмнүүдтэй үзэлцэх боловч удалгүй гэнэт хэрэмнүүд бүр ингээ хүн дуудсан юм шиг, нэрээр нь дуудсан юм шиг пэр гэл бүгдээрээ зэрэг нэг зүг рүү алга болчихно. Ингээд Хеймич Амбертыг ямар нэгэн байдлаар би аварна гэж бодоод Амбертыг би хамгаална ядаж үхтэн зовоохгүй гэж битэд амласнаа санаад Амбертыг харсан чинь жижигхэн хэмжээтэй цагаан арга ясл үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл махчин хэрэмнүүд Амбертыг ясанд нь тултал мүлжсэн байсан гэсэн үг. Хеймичийн хамаг уур уцаар нь хүрээд дээшээгээ бүр ингээд уйлаад орилж байгаа. Яг тэр мөчөд гэсэн чинь гинэт газар хөдлөлт болоод аренагийн нөгөө тэнгэр навчаад дээр нь нэмээд эргэн тойронд байсан моднуудаас нь янз бүрийн өнгийн очнууд үсрээд горхин бүр ингээд ууршаад алга болж байгаа гинэ. Эхлээд Хеймич гайхаад тоглоом зохион байгуулагчид намайг шийдэж байгаа юм болов уу? Ямар нэгэн юм гай гамшиг над руу явуулж байгаа юм болов уу гэж бодсноо жоохон байжснаа. Нөгөө нэг саяны дэлбэлсэн ус маань аренагийн тодорхой хэсэгт нь хүрээд ямар нэгэн байдлаар эвдрэл гинтл учруулж чадсан юм байна гэж боддог. Ингээ бараг шахуу баярлаад байжсэн чинь гинэт арена зүгээр хэвийн болно. Яг хэвийн болсны дараа эсрэг талд нь нөгөө мөнх цаст ноён оргилчин дэлбрээд галтуулын юм халуун улаан лав урсж байгаа нь харагдана. Хеймич галтуулын тэр халуун лавнаас тэр хортой утаанаас аль болох зүгтхийн тулд бүр хой зүг рүү одоо бүр ой модны гүн рүү явж байгаа. За ингээд нэг модны араар ороод өөрийгөө бодоод өөрийгөө зүгтдэг. Би ямар тэнэг юм бэ? Би ямар өөртөө ихтэй бардам тэнэг амтан бэ? Яаж би ганцхан бөмбөг бариад аренаг нураан эвдэлж чадна гэж бодсон юм болоо. Тэрнээс маань болоод Амберт нас орчихлаа. Амберт бид хоёрыг энэ зүйлийг хийсэн гэдгийг мэдж байгаа учраас Капитол аль хэдийнэ битийг гэсэндээ алчсан байх. Дээрээс нь нэмээд миний энэ үйлдэлээс болоод тоглоом зохион байгуулагчид галтуулыг дэлбэлчихсэн. Одоо уулан дээр байсан тэр бүх шинковуудын амь насанд бараг би хүрчлээ. Би өөрийгөө юу гэж бодсон юм болоо гэж Хеймич боддог. За Амбертийн цогцсноос нь гэх юм уу арга яснаас нь
Хеймич дахиад өөр хэд хэдэн юм дүүргийн токенуудаас нь тэрийг авцсан. За хеймич тэдрийг хараад уул нь бол идрээр дахиад нэг бөмбөг хийж болно. Гэхдээ нөгөө бөмбөгийг дэлбэхэд хэрэгтэй утас нь байхгүй байгаа юм байна гэдгийг ойлгоод ямар тэнэг юм болчингүй үйлдэл хийгээвэ гэдгийг ойлгоод өөрийгөө зүхнээ. Ингээд бүтэн шөнийг өнгөрөөснийхаа дараа хеймич өглөө босоод нэг зүйлийг шийддэг. Тэр нь юу юм бэ гэхээр ямар ч үсэн аренад бол тодорхой хэмжээний хохирол учруулж чадсан. Яг одоо арена тэгэхээр яагаад хэвийн болсон бэ гэхээр генератороор ажиллаж байгаа юм байна. Үндсэн цахилгааны их үүсвэр нь байхгүй болсон учраас генератороор ажиллаж байгаа. Би тэр генераторыг ямар нэгэн байдлаар олоод очоод тэрийг устгах гэж үзэх нь одоо миний энэ хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг юм аа гэж бодоод за ингээд бүр л хой зүг рүү ингээд яваад байна. За ер нь бол яг генератор гэдэг зүйл л аренагийн гадна байгаа, захад байгаа. Тэгээ яа ч юм хой зүг рүүгээл бүр улам явъя. Аренагийн захад хурж үзье гэдэг энэ зорилготой яваад байна. Нилээн хэдэн цаг алхасны эцэст аренагийн юм зах юм шиг байгаа юм л да. Бүр 5-6 м өндөр тэгээ маш шигүү ургасан буттай тулж ирнэ. За ингээд нэг бутны жоохон зай хэсэг харагтаа тэр зай хэсгээр ингээд яваад орсон чинь тэр зай нь ингээд цаашаа ингээд олон салаа болоод үргэлжилсэн. Төөртөө байшин шиг юм байна л да. За хеймич ямар ч байсан л өөрийнхөө зөв гэж бодсон тэр замаа барайл явж исэн ч удалгүй тэр өндөр бутан төөртөг байшин дотор бүр зүг чигээ олохгүй төөрнө. За төөрөөд мэдээж паниктэн бүр амьсгалан давчтаад яах вэ гэдгээ мэдэхгүй аргаа бараад газар суусан чинь яг нүднийх нь урд нь нэг туулай харагддаг. За энэ туулаа л намайг гаргандаа гэж бодоод тэр туулайг дагаад явдаг. За яг явсаар агаал нэрнгээсээ нөгөө бутны зах тэрэл ашгүйдээ би гараад ирлээ гэсэн чинь урдаас нь 3-3 карьер оролцогч хамаг зэвсэг юмаа ингээд барьчихсан бэлэн хүлээгээ зогсож идэг. За энэ 3-ын нэг нь бол манай 1-р дүргийн мангар том биетэй панаш гэдэг залуу байгаа. За хеймич бол мэдээж 3 карьертэй ганцаараа тулсан гэдгээ шууд ойлгонгуудаа бүснээсээ хутга за ампертаас авсан сүх хоёроо гаргаж ирээд тулалдаж эхэлнэ. За 2 карьерийг нь бол азар ч юм уу те эсвэл чадварынхаа ачаар ч юм уу унгаачж байгаа. За гэтэл панашд яах аргагүй ялагдаж эхэлнэ. Панаш нөгөө хутга сүх хоёрыг нь аль хэдийн ингээд аваа шийдчихсэн. Хеймичд бол одоо өөрийнхөө биеийг хамгаалах ямар ч зэвсэг байхгүй. За тэгмүүд хеймич тодгоонд нь юу гэж орж ирсэн бэ гэхээр надаа энэ хэсгээс амар таалагдсан. Яриагаараа тэгвэл би өөрийгөө хамгаалах гэж үзье гэд. Тэмүүдээ панашиг ярьж байхгүй. Панаш чи ингээд төр зогсоод төр бодтоо чи ийм том биетэй тэгээ карьер дүүргээс ирсэн ийм мундаг дайчин хүүхэд байна те. А гэтэл чи ингээд ямар ч зэвсэггүй өөрийгөө хамгаалах чадваргүй намайг алах гэж байгаа юм. Маш юм хүчтэй өрсөлдөгч өөрийнхөө ямар ч зэвсэггүй сул дараа өрсөлдөгчийг алах чинь тийм нэг төрлийн хэрэг юм уу? Ичмээр хэрэг юм биш үү? Гэх мэтчлэн яриад эхэлжсэн чинь гинэт панашийн хоолоогоор нь даарц орж ирээд хоолойг нь нэвт татгаад панаш бүр юу ч хэлж чадахгүй байжснаа амнаас нь цусан өнгөтэй хөөс сахараад панаш унаад өгч байгаа. Хеймич гайхаад хин хаанаас юу одоо шидчихвэ гэж харсан чинь манай Мейзли. За үнэхээр нэр мундаг байгаа шүү Мейзли. Мейзлид аренаас олцсон зэвсэг нь юу байсан бэ гэхээр нөгөө юм дартс байсан юм байна л та. Тэгээ нэг дартсаа нэг юм соруулын урд хийж байгаа үлээхээр нэг дартс нь нисээд одоо өрсөлдөгч ондог тийм зэвсэг байдаг шүү дээ, тэ. Мейзлид бол тийм зэвсэг байсан. Мань үн гэсэн чинь өөрөө аренаар дүүрэн хортой жимс ногоо байгаа шүү дээ. Хортой жимсийг ингээд бяцлаад дартсныхаа урталт нь түрхээд өөрийнхөө зэвсгийг бол зүгээр л нэг юм хүнд хамгийн хөнгөн зэргийн шарх учруулж болох байсан зэвсэг байсан бол үхэлд үргэж болох тийм зэвсэг болгоод өөрчилсөн. Мейзли хеймич хэлдэг. Хоёулаа хамтдаа бол илүү удаан амьдрах хаа гэд. За тэгээд энэ хоёр маань ер нь бол нэг баг болж байгаа. Мейзли бол яг хөрхийн уул нь бол нөгөө шинкаудтаа хамт байсан штэ тий. Тэгээ яагаад ингэ салцсан ганцаар явж байгаа юм бэ гэдгсэн чинь луулуг хамгаалах гэдэг гинэ. Вайт луулуг хамгаалах гэж байгаад нас барсан. Тэнгүүд нь луулуу цочоод хаашаач хамаагүй харсан зүгргээ гүйчихсэн. Хойноос нь Мейзли луулуг хамгаалах гэж явж байгаад бусдаасаа салаад төрчихсөн байгаа юм байна. За энэ хоёр бас өөрөөсөө байсан хоол ундаа хуваагаад тэр орой унтах болно. За аренагийн тэнгэр дээр нас барсан хүүхдүүдийг харуулж байгаа. Дахиад нэмээд 16 хүүхэд нас барчихсан. Өнөөдөр ч одоо аренад орсон 4 өдөрчтэй ингээд нийтдээ ердөө 10 хүүхэд үлдсэн байгаа. Маргааш өглөө нь босч ирлээ.
За Maisley-гийн хувьд болохоор хоёулаа корнокопия руу явъя. Арианагийн төв рүү явъя. Тэнд одоо карьеруудын олоод орхисон байгаа хоол хүнс байж болно. Тэгээ хоол хүнс тэндээс олох боломжтой гэхэд Haymitch болохоор би Арианагийн хойд хэсэг рүү явмаар байна гэд. За Maisley тэрнтэй нь бол нэг их тийм санал нийлэхгүй. Гэхдээ Haymitch ингээд яг яагаад тийшээ явмаар байгаагаа хэлэхгүй байнгут нь Haymitch бол тийшээ явах маш чухал шалтгаан байгаа юм байна гэж бодоод тэрийг нэг их тэгэж асууж шалгаалгүй үлддэг. Ер нь бол яг юм 24/7 ерөөсөө юм камераар чамайг хянаж байгаа л гэсэн үг шүү дээ. Хүссэн үедээ хүссэн юм ярих ямар ч боломжгүй. За нэ Maisley Haymitch хоёр явсараа 40 өдрийн нөгөө өндөр 5-6 м өндөр төөрдөг байшин шиг бут дээр ирж байгаа. За энэ удаад болохоор Haymitch бутан дунд ороод би ингээ шууд чигээрээ явах болноо. Би ингээ бутыг өөрийнхөө сүхээр хутгаар ингээ цавчаа явна. Чи миний хонос дагаа яваарай гэж Maisley хэлдэг байхгүй юу? Ингээд яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу бут руу ороод нэг их удаагүй явж исэн чинь гинэт баахан цог хорхоо ирээд энэ хоёрын биен дээр суун. Хүүхэн хараа энд цог хорхоо байж тэгэл хэлэх тэр мөчөд нөгөө цог хорхооноос ч маш урт юм хатгуур гарч ирээд нөгөө хоёрыг чи арьс руу гүн шигдэж ороод цусыг нь сороод нөгөө цог хорхоо нь яг л ингээд шаар үлээгээ томордог шиг цусыг нь сорж томорч ийснэ. Шаар нь хэтэрхий их агаар хийчихээр хаагарчдаг штэ тий. Яг тэрэн шиг тэр цог хорхоо хагаардаг. Ингээд нөгөө хоёр маань тэр их өвдөлтөндөө айцсаасаа шокносоо болоод бутнаасаа арай гэж гараад тэрнийг зоосон байгаа цог хорхоонуудаа бүгднийг нь биеэсээ зулгааж аваад за сүүлд нь Haymitch Maisley-д бас туслаад ингээд ямар ч тамир тэнхээгүй болсон хоёр хүн за тэр өдөртөө бол дахиад тэр бут руу орохгүй байя гэж шийддэг. За Maisley ярьж байгаа юм л да сая баг ингээд надаас бүтэн аяг цус ингээд гараа явчих шиг боллоо гэд бүр ингээд чичир цалгалцсан ямар ч тэнхээгүй болцсон байгаа байхгүй. За ингээд ямар ч гэсэн тэр өдрөө энэ хоёр тэгвэл дахиад тэр бут руу орохгүй юм чинь аюулгүй амрах газар хай гэд явдаг. За ингээ хаяа явжсэн чинь нэг юм сонин чимээ сонсогдсон. Тэр чимээг ингээ дагаа утсан чинь бүр аврах том зараа чин дайрсан хүн рүүгээ тэр нөгөө өөрийнхөө өргөсийг ингээ шидээд өөрийгөө хамгаалдаг анти юм байна штэ. За тэнгууд аврах том мутацид орсон зараа нэг зүг рүү ингээ өөрийнхөө тэр өргөсийг шидээд байна гэж байгаа байхгүй. Тэр зүг рүү харсан чинь манай талын 3 шинэко биеэр нь дүүрэн юм зарааны өргөс зоогдчихсон. Haymitch Maisley хоёр болохоор тэр зарааг нь ингээд арай гэж анхаарлыг нь сарниулаад өөртөө шин явуулаад нөгөө 3 дээр ингээд очсон чинь дааж бүр яаж чадахгүй. Тэр 3-ыг аварч чадахгүй. Угаасаа ч тэр зарааны өргөс нь хортооч байсан юм уу те. Ингээд дахиад 3 шинэковоо алдчихж байгаа юм. Maisley-гийн хувьд яг энэ нь бүр маш хүнд цохилт болно. Тэгээ Maisley-гийн уур нь хүрээд Haymitch хэлдэг. Заавал чи бит хоёрын нэг нь ялагч болох ёстой. Тэгээд хоёулаа бүр юм хамгийн эсэргүү, хамгийн зөрүүд ялагч болцгоё гэж нэг нэгэндээ амлая. Хэрвээ аль нэг маань ялагч болчих юм бол тэр хүн нь Capitol-ийн пропагандагийн хэрэгсэл болохгүй гэж нэг нэгэндээ амлая гэсэн чи Haymitch за тэгье. Хоёулаа Capitol-ийн пропагандагийн хэрэгсэл болохгүй. Хоёулаа өөрсдийнхөө зураг тууцыг өөрсдөө зуръя гэж одоо Maisley-гийн энэ саналыг дэмждэг. За ингээд Maisley Haymitch хоёр бол өчигдрийн 3 карьер дөнгөж саянаас барсан 3 шинэковын үүргэвчийг нь үзээд бас нэлээд юм шин хоолтой болоод за тэнгуүтээ ингээд нүүрч унтчихсан хүнчлөө газар дэлгээд тэр хоол айгуу гоё гаргаж цэгцэлж тавиад Maisley чинь юм төмөр утсаар сэрээ хүртэл хийцэн байгаа байхгүй юу? Маш гоё юм ширээ засаад өөрсдийнхөө боломжийн хэмжээгээр тэгээ орой хоолоо иддэг. За энийг болохоор Haymitch боддог. Энэ бол Maisley-гийн зураг тууц юм байна. Яг зураг тууц гэдэг яг юу хэлж өгнө гэхээр жишээлбэл Maisley энэ зураг тууцаараа Capitol-ийнхэнд бид нар хэдийгээр аренад орж ирсэн нэгээ ямар ч ингэж хайргүй ийм харгасаар алж байгаа ч гэсэндээ бид нар бол эцээст хүн соёлт хүн гэдэг юм харуулж байгаа. За энэ өдөр бол 5 хүүхэд нас барьсан байж таарна. Өнөөдөр аренад орж ирсний 5 дахь өдөр ингээд цаана 5 хүүхэд амьд үлдчихэж байгаа. За энэ 5 хүүхэд бол за мэдээж Maisley Haymitch хоёр байгаа. Нэгдүгээр дүүргийн нөгөө Silka гэдэг өндөр сүх сайн шиддэг эмэгтэй оролцогч байгаа. Хоёрдугаар дүүргийн Merit гэдэг бас нэг карьер оролцогч байгаа. За 5 дахь хүн нь болохоор Welly гэдэг 6 дугаар дүүргийн бас 12 настай жаахан охин байна. За маргааш өглөө нь босч ирээд нөгөө ёс чинь дахиад нөгөө хэрүүлээ хийж байгаа юм л та. Maisley бол аренагийн төв рүү явахыг хүснэ. Haymitch болохоор дахиад буцаж очоод нөгөө бутан дундуураа яг нэвт гараад цаана л юу байгааг хармаар байгаа. Ер нь бол Haymitch-ийн бодлоор цаана нь нөгөө устгах ёстой генератор нь байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Haymitch тийшээ очоод тэр бутны цаатал гарах нь миний зураг тууц юм а гэж хэлээд Maisley тэрийг нь ойлгоод
хамтдаа тийшээ явдаг. Буцаад нөгөө бут руугаа энэ хоёр тэгээд явж итэл ламд нь үлдсэн хоёр карьер охин дайрнаа. Шууд л ингээд сүхээ сэлмээ барайл ингээд дайрчиж байгаа шүү дээ. Энэ хоёр гүүн зогтно. Гүүгээ зогтоо явж исэн чинь нэг юм ойн жижигхэн цорхоо шиг хэсэгт шууд бүр ингээд ирээд хоёулаа гайхаад нам гацаа зогсно. Хойноос нь хөвөө явж исэн хоёр карьер охин хүртэл гайхаа зогсчихж байгаа. Дөрүүлээ бүр ингээд нэг юм алмаараад ингээд зогссон гэсэн. Яасан бэ гэсэн чинь тэнд 3 тоглоом зохион байгуулагч өөрсдөө арена дотор орж ирсэн явж идэг. За яаж тоглоом зохион байгуулагч гэдгийг мэдж байгаа юм бэ гэхээр тоглоом зохион байгуулагчид угаасаа бусдаасаа юм ялгаатай цагаан хувц өмсдөг юм байна л да. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр 3 тоглоом зохион байгуулагчийн нэг нь юм дрил барьсан, нэг нь шүүр барьсан, нэг нь юм хогийн сав шиг юм барьсан. Бодвол аренагийн тэр хэсэгт нь нөгөө Хеймичийн ус дэлбэслэнээс болоод ямар нэгэн асуудал үүссэн. Тэр 3 одоо тоглоом зохион байгуулагчийг тэрийг шийдчихэд тэргээ явуулсан байгаа байхгүй юу те. За тэнгууд Maisley Хеймич энэ шууд ойлгож байгаа. Ямар тоглоом зохион байгуулагчид аренад өөрсдөө орж ирэх вэ гэхээр хамгийн доод түвшний одоо ямар ч эрх мэдлгүй хамгийн одоо мяа тэр амь насны тийм ч чухал биш хүмүүс л орж ирж шүү дээ. Тэнгүүд Maisley шууд даарцаа гаргаж ирээд нөгөө гурыг чинь нэг нь харваад унгаач нь хоёрдугаар дүүргийн Merit юм хутгаа шидэд үлдсэн хоёрын нэг нь шууд ална. Гурав дахь нь зүгтаад буцаад нөгөө газар доорх байгууламж руу ордог. Тэр одоо нүхээрээ орхиж жагаад хөл алдаад доошоо унаад ингээд толгойд хаварж байгаа нь бол сонсогддог. Яг тэр мөчөд тэнгэр дээрээс бөмбөг шидэж бөмбөг дэлбэлж эхэлнэ. Энэ дөрөв маань хоёр хоёроо хоёр тишээгээ болоод зүгтэн. За дээрээс нь нэстэ тэргээр бөмбөг хайж байгаа байхгүй. Тэнгүүд энэ дөрөв маань хоёр хоёроо хоёр тис өөр тишээгээ зүгтэнгууд нөгөө нэстэ тэрэг нь алийн дагах уу гэж бодож байгаад нөгөө хоёрыг дааж байгаа юм шиг байна. Хеймич Maisley хоёр зүгцаараад нэг мэдсэн чинь нөгөө нэг 5-6 метр том бутныхаа урд нь дахиад ирсэн байдаг. Нэгэнтээ энд ирсэн юм чинь Хеймич энэ бутны нөгөө талд нь гарья гэдэг саналаа Maisley дахиад хэлээд за энэ хоёр бол нэг төлөвлөгөө зохион өчигдөр нас барсан оролцогчтой нэгнийхэн цүнхээс нь юм газны хошуу олсон юм байна л да. За тэгэнгүүт Хеймич болохоор урдаа гараад нөгөө бутычин завчаад шулуун зам гаргана. Maisley болохоор ардан зогсоод тэр газны хошуу газыг ашиглаад өөрсрөө дайрах цог хорхоонуудыг шатааж алнаа гэдэг ийм төлөвлөгөө гаргаад яаж иж явсаар агаад нөгөө талд нь гарна. За тэгсэн чинь нөгөө тал нь бол яа харахгүй аренад хариалагдахгүй гэх юм уу? Одоо шинэ арена дотор байгаа бүх үр сургамал зүлэг бол юм халиурсан ногоон байгаа бол энд яг илүү байгалийнхаараа илүү сэрэг илүү юм өнгө муутай үүс байдаг. За хамгийн гол нь бутнаас хэдхэн алхам алхаад хэрүүсээ маш өндөр юм хавц байсан. За тэр хавцал бол бараг 30 метрийн өндөр. За тэр хавцлын доод хэсгээс нь юм хүмүүнх дуу гардаг. За тэр бол яхаа аргагүй нөгөө одоо энэ аренаг ажилуулж байгаа генераторын дуу юм байна гэдгийг нь Хеймич ойлгоно. Maisley Хеймич тэлдэг. За одоо бид бутны цаана юу байгааг үзчихлээ. Одоо буцаад аренагийн төв рүү явж болох уу? Эсвэл хоёулаа явж Valley амьд байгаа. Хэрвээ хоёулын чинь нэг нь ялагч болж чадахгүй бол Valley ялагч болох ёстой гэж хэлсэн. Тэнгүүд Хеймич болохоор үгүй би эндээ үлдэнэ гэж хэлж байгаа юм. За тэнгүүд Maisley за тэгвэл ер нь хоёулаа одоо салсан дээр байхаа. Угаасаа 5 оролцогч үлдчихлээ. Магадгүй ингээд бүх зүйл буруугаар ирэх юм бол чи бит хоёр одоо нэгээ алах тийм нөхцөл байдал үүснэ гэдгийг юм даалт тутаар хэлж байгаа байхгүй юу. За тэр үед их буун дуу гарна. За их буун дуугаар болохоор хүүхдүүд нас барах болгоно. Нэг хүүхэд нас барахаар нэг их буун дуу гардаг шүү дээ. Тэнгүүд Hamish Maisley хоёр за саяны карьер дүргийн хоёр охин юм уу Welly-ийн аль нэг нь нас барчлаа гэдгийг мэднэ. Гэхдээ Maisley одоо салаад цаашаа ганцаараа явъя гэдэг итгэлгүй болчихно. Хеймич тэгэнгүүт за яах вэ хоёлаа одоо ч гэсэн хамт байж л байл та. Хамт байх юм бол илүү удаан амьдрын штэ гэдэг нөгөө Maisley-ийн хэлсэн үгийг өөрт нь сануулдаг. Maisley гэсэн юм. За тийм ээ тэнчний зөв. Би бутны нөгөө талд гараад тэнд нөгөө өрөвчүүдээр орхисон байгаа. Хоол хүнсээр орхисон байгаа гэсэн. Тэгэхээр би яваад тэр хоол хүнсээ аваад ирья гэд Maisley яваад өгдөг. За Maisley-г хоол хүнсээ цүнхээ авчрах хооронд нь Хеймич дахиад тэр нөгөө хавцлыг илүү судалж үзэн хавцлын ирэмгээр ингэж явж байгаа санамсаргүй хөлийнхөө гутлынхаа одоо үзүүрээр нэг чулууг хавцар руу унгаач байгаа байхгүй юу? Чулуу унаалын. За бас тэр чулууг сонсонгоо хавцал хэр гүнбэ гэдгийг Хеймич олж мэдхийг хүсэж байгаа. Тэгсэн удалгүй нөгөө чулуучин шунгнаад анх яг унсан газраа буцаад ирээд унцдаг. Өөрөөр хэлбэл
Хавцлын ирмээс ингэж унчаад мэдхгүй хэр их явсан мэддэхгүй буцаж ирээд яг анх байсан газараа унцаан гэсэн. Хэмж тэрийг хараад бүр ингээд өөрөө би ямар сайн наазгүй бүтлгүй хүн бэ гэд бүр итгэж ядаад хөх инээд нөхөрнө гэж ярьдаг шүү дээ. Яагаад гэхээр хавцлын доод хэсэгт генератор байгаа. Гэхдээ генераторын дээд талд нь бол яа харахгүй ийм генераторыг хамгаалсан хүчтэлтэй талбай байгаа юм байна. Тэгээд тэр хүчтэлтэй талбай онцлог нь болохоор яг энэ одоо явсан ямиг эргээд байранд нь аваачдаг тийм одоо хүчтэй. Тэгэнгүүт хэмжийн хувьд хичнээн одоо дутуу байгаа тэр эд хэсгүүдээ олоод дахиад тесрэг бөмбөг хийсэн ч гэсэн тэрийгээ доошоо шидсэн ч гэсэн буцаал үсрээд өөр дэрн гараад ирэх юм байна гэдгийг ойлгоод бүр хөхнөд нүрж байгаа байхгүй юу. Гэтэл яг тэр мөчөд Мейзелигийн бүр маш аимшигтай чангаар хаширах тэр дуу гардаг. Хэмж бушуухан нөгөө талд гараад очтол олон тооны фламинго шоу бүгдээрээ Мейзели рүү дайрч идэг. За яг Ampersтай адилхан Maisley руу дайрж байгаа шувуунууд зөвхөн Maisley-г л одоо онилсон програмчлалтай. Хэмж тэнд хичнээн дундуур нь очиод урдуур нь ороод дайрсан ч гэсэндээ хэмжийг огтхонч таахгүй. Хөрхий ингээд Maisley-г тэр шувуунууд ч амар урт хоншороо ингээд хатгаад бүр ингээд биеийн сичээд хамгийн сүүлд ингээд хоолойг нь бас нэвт нэг юм фламинго шувуу хошуураа хатгачихж байгаа. Maisley ямар ч үг хэлж чадахгүй. Хэмжийн гар дээр үхэн. За хэмжийн гар дээр үхэхтэй Maisley чигчээ хуруугаараа хэмжтэй ингээд чигчээ хурууг дэгээдээд боёо чи Капитолийн пропаганданы хэрэгсэл болохгүй шүү. Чи өөрийнхөө зураг тооцыг өөрөө хийнэ гэдэг тэр амлалтаа битгий мартаарай гэдгийг илэрхийлээд нас барж байгаа юм аа. Maisley-гийн цогцыг авах нисдэг тэрэг дээр нь нисээд ирж байгаа. Гэхдээ энэ удаад одоо Maisley-г тэврээд зовтох ямар ч утгагүй санагдсан. Оронд нь хэмж Maisley-гийн зүүсэн байсан хүзүүний зүйлтүүдээс нь нэгийг дурсгал болгоод өөртөө аваад зүүж байгаа. Хэмжийн хувьд одоо яах вэ? Одоо миний дараагийн алхам юу вэ гэдэг аюух бодолтой байгаа байхгүй юу? Уул нь анх аренад тодорхой зорилготой орж ирсэн. Зорилгоо нэг удаа хийж үзлээ, бүтлгүүцсэн. Хоёр дахь удаа хийж үзэх гэсэн чинь угаасаа боломжгүй байна. Одоо тэгвэл би яах вэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэр шөнөө тэнгэрт харсан чинь хоёр оролцогч нэмж тас барсан байдаг. Maisley нөгөө 2 дугаар дүргийн Merit гэдэг охин. Тэгээ эдэн ч бас зүгээр л юм тохиолдол биш байгаа юм л да. Яг л Maisley Merit хоёр бол тоглоом зохион байгуулагчдыг алсан хоёр хүн штэ тий. За ингээд гурлаа үлдлээ. Хэмж Welly нэгдүгээр дүргийн Silka. Маргааш өглөө нь хэмж босч ирээд ерөөсөө л Welly-г хайж олъё гэж хийддэг. За ингээд угаасаа л гурвалтнаа үлдсэн юм чи. Хинээс юунаасаа ч яах вэ гэвэл тэр модон дундуур Welly гэж хашгираад хайгаа яваад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд ундаг дугуйны хонх сонсогддог. За энэ нь болохоор Welly-гийн гэрээсээ авчирсан аренад авч орж ирсэн токен байсан юм байна. Хэмж тэр токены дууг нь ундаг дугуйны хонхны дууг нь сонсож явсаар байгаад Welly-г нэг юм модон дээр нуугдсан байгаа мэн гэдгийг ойлгоод маш өндөр мод руу авираад сүултээч бүр айгаад өчр нь хугараад унчих үедээ гэж. Ингээд нэлээд дэшиг авирсны эцэст Welly-г олж хардаг. За Welly болохоор нөгөө Шинковуудаас галтуул дэлбэрсний дараа тасраад анзаараа одоо нуугдаад энд ирсэн. За мэдээж жижигхэн биетэй ийм охин учраас төхөн янтаа алаад тэ цүнх мөгийг нь аваад хоолунд олж идэх ямар ч боломжгүй байсан. За тэг яг модон дээрээс ингээд буухгүй нуугцаар байсан учраас юм мэдж байгаагүй ингээд нэлээд хит хончсон. Бүр ингээд үнэхээр юм сулдаад бүр маш аимшигтай нөхцөл байдалтай болцсон байдаг. Хэмж өөртөө байсан уснаас Welly дөхөх гэж оролцож байгаа юм. Гэхдээ Welly бол бүр ус жууч чадахгүй хэмжээнд хүрсэн байгаа. За яг энэ үед Hamish Welly хоёр дээр шүхрээр илүү зөөлөн юм зотон шүшиг идэх зүйлээр нь хажууд нь хідэн юм шоколадтай. За тэгвэл Hamish яаж иж байгаад Welly нөгөө зотонгаасаа өгөөд за хамгийн сүүлд нөгөө шоколадаасаа өгөөд тэгээ Welly ингээд доошо буулгыг гэсэн чинь Welly хитрхи сул дорой байсан учраас модноос бүртэл бууж чадхааргүй буух гэж оролдож байгаа баг унаад үхэхээр хэмжээнд байгаа. Тэгээд одоо харанхуй болсон учраас Hamish-ийн хувьд бол Welly-г өнөөдөртөө энд нь хонуулъя маргааш гэгээтэй болсон хой ямар нэг арга бодож олцоод буулгая гэж боддог. За тэгээ энэ номны бас нэг хөөрхөн сцен одоо гарах гэж байна. Тэр нь юу юм бэ гэхээр Welly Hamish хоёр модон дээр мөчр дээр ингээ өөрсдийгөө модтой хүлээд унтчихсэн чинь гинэ тийм Hamish-д уйлахтаа сонсогдож байгаа байхгүй юу?
Well-ы уйлаад эхэлжтэй гэж бодоод well руу харсан чинь well болохоор юу ч болоогүй юм шиг унтчихэд тэгэнгүүт өөр уйлж болох хүн хэн байгаа вэ? Silka байгаа шүү дээ. Silka зүгээр яг тэр ой модоор ингэж тэмж явж байгаа зүгээр л нэг тохиолоор тэр хоёрын одоо унтчихсан модных нь доор нь ирсэн уйлж яадаг. Хичнээн энэ 1-р дүүргийн карьер харгас хэрцгий охин ч гэсэндээ хүүхэд юм болохоор энэ аренагийн харгислал бол бас аимшигтай санагдаж байгаа байхгүй юу те. Тэгээд Хеймич тэрийг нь ойлгож байгаа учраас модон дээрээс юм хідэн шоколад доошогоо унгаагаад за тэгээ удалгүй юм шоколадны цаас ингээд шаржигнаад онгойж байгаа чимээ гарч байгаа гэсэн. За тэгэнгүүт Хеймч болохоор энийг бас нэгэн зураг тууц гэж одоо үздэг. Тариач бай, шинковч бай, капитол дуртай дүүргийгч бай, үгүйч бай. Ямар ч байсан энэ хүүхдүүдийг биднийг одоо хооронд нь холбох нэг зүйл байгаа. Тэр нь та нарын харгислал шүү гэдгийг үзүүлж байгаа юм аа. Маргааш өглөө нь Хеймич босоод ирсэн чинь ингээд гар нь юм хар хөө болцсон байдаг байхгүй юу? Юм хөөвлээ гэд хөө гарч болох гар нь хөөдөж болох одоо өчигдрийнхөө исэн бүх үйлдэлүүдийг бодож үзээд тэнгуү тэгээ well-д усуулах гэж оролдож байгаа гар нь ороод тэгээд хүзүүнийхэн зүйлтэндээ хүрсэн гэдгийг сандаг. Одоо хит хитэн оролцогчийн хүзүүний зүйлтүүдийг зүүцсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр зүйлтүүдээ үзсэн чинь Maisel-ийн зүүцсэн байсан зүйлтэн тийм хар хөө гарч ирсэн юм байна л да. Өөрөөр хэлбэл хөө гарч ирнаа гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр нөгөө тесрэх бөмбөгийн утас яг эцсийн дэлбэлдэг тэр утас нь буюу Хеймичэд дахиад тесрэх бөмбөг хийхэд нь дутаад байсан. Яг тэр зүйл нь байсан гэсэн. Ингээд Хеймичэд дахиад нэг боломж гарч ирлээ. Хеймич угаасаа энэ боломжийг ашиглана. Гэхдээ одоо нэг асуудал байгаа. Яаж энэ дэлбэрэлтийг камераар харуулах вэ? За өглөө нь Хеймич ямар ч байсан well-ыг үүрээд модноос ямар нэгэн байдлаар буулгаж байгаа. Гэтэ well-ыг бол ингээд цаашаа явах ямар ч хүч чадалгүй байсан учраас эхлээд энэ well-ыг нэг сэргээгээд авъя гэж бодно. Маш их таарсан. Угаасаа ингээд би энэ ямар ч хоол хүнсгүй калоригүй болоод ирэхээрээ дулаах өдөр байсан ч гэсэндээ даарж байгаа шүү дээ. Дээрэс нь жижигэн битээ туранхай охин. Тэнгүүд нь well-ыг ингээд гал түлж өгье. Дулаацуулъя. Нөгөө түүхэд хүмүүснүүдээсээ гал дээрээ жирэмж болгоод одоо well-ыг өгье гэж боддог. Гэтэл тэр эргэн тойронд нь өчигдөр шөнө бороо орсон учраас хуурай мод олдохгүй. Тэнгүүд нь Хеймич well-ыг нөгөө Maisel-ийн үлээдэг хортой даарцыг нөгөөд за чи энэ сууж агаарай. Би эндээс нэг холдохгүй. Би яваад хуурай мод төлөө олоод ирье гэсэн чинь well-ыг нь улан хөрхөнтэй амархгүй тийм. Чи намайг битгий орхиж явал та зөндөө гуйдаг. Гэтэ Хеймич яа харахгүй би явчаад ирье гэд явж байгаа. За Хеймич нэг мод хайгаад явчихсан чинь гинэт дахиад урд нь юм шүхрээр илгээмж ирнэ. За тэр илгээмжтэй нь болохоор Капитолоос илгээв гэж бичсэн байдаг. Доторхыг ингээд нэгээ үзсэн чинь яг Plutarch-ийн номын сангийнх нь хөрөгчөнд байсан савтай сүү шиг тийм сүү байдаг. Тэнгүүд тэр мөчөд Хеймичд хоёр бодол орчиж байгаа. Хоёр магадлал байгаа гэсэн үг. Нэг бол Plutarch Heavensbee Хеймичд би одоо итгэлийг чинь даах хүн мөн шүү. Чи хичээгээрэй гэдэг үүднээс энэ сүүг явуулж байгаа юм байна. Эсвэл ерөнхийлөгчснөө би чамайг мэдсэн. Чи болгоомжтой байгаарай. Одоо би чиний ямар сонголт хийхийг харъя л да гэдэг утгаар энэ сүүг явуулваа гэж Хеймич бодно. Яа тэгэхээр энэ сүүг одоо жишээ нь Хеймич яахаас бүр маш их зуршил талах гээд байгаа шүү дээ. Бүх панем даяараа бүх хүмүүсийн одоо харц ерөөсөө л Хеймич дээр, well дээр, Silka дээр байгаа. Угаасаа 3 хүн үлдсэн. Өнөөдөр ялагч тодорох магадлал маш өндөр. Тиймээс бүх хүн дэлгэцийн өмнө суугаад өсвөлэн тулаанаа үзэж байгаа. Хеймич одоо хүртэл бас зарим хүмүүс тийм сайхан сэтгэл төрүүлээгүй байсан байж болно. За ялангуяа Шинковуудтай нэг баг гэж ярьжсэн. Аренад дөнгөж оронгуудаа Шинковуудаа хаяад зүгтцэн гэдэг бас нэг өнцгтэй байгаа. Одоо тэгэнгүүт ингээд well-д биений муу байгаа хүнд хоол идэж чадахгүй байгаа хүүхдэд сүү ирлээ. Үнэхээр сүү шиг сайн тохирох хүнс өөр ямар ч тийм бүтээгдэхүүн байхгүй шүү дээ, тэ. Тэгмүүд энийг Хеймич аваачаад well-д өгчих юм бол тэгээд энэ нь ерөнхийлөгч Snow-оос ирсэн байж таарах юм бол well-ийг хортой төхөн. Яг тэгвэл хэрвээ эргэлж Snow явуулсан бол энэ нь хортой байгаа гэдэгт Хеймич бүр тэлтэй байгаа. Хэрвээ хортой байх юм бол өөрөө очих юм бол өөрөө өхөн. Гэтэл хоргүй байвал яах вэ? Хоргүй байсан чинь хортой гэж бодоо өөрөө уусан чи яагачгүй бол панем даяараа үзэн ядна. Хэрвээ тэгээд тэгэн байж энэ үлсвэлэн тулаанд ялах юм бол гэртээ эргээд очих ямар ч нүргүй болно. Тэгэхээр би энэ сүүг яах ёстой вэ гэд бодоод дайжсэн чинь well-ийн хаширах дугаар. Энэ боломжийг ашиглаад Хеймич бас шууд нөгөө ингээд сүүгээ шидээд ингээд асгачихж байгаа юм л та. Тэгээд well-ыг үлдээсэн газар руугаа гүүгээд очисон чинь Silka зогсож идэв. Silka бол сүхээр байлтдаг гэж хэлсэн шүү дээ. За дараагийн яг хэсгийг би яг үнэхээр юу гэж хэлхээ мэдэхгүй байна. Гэхдээ ингээд
Силка Welling толгойг нь тасцсан барьсан зогсож идэг. За энийг хараад Хеймичийн бол зүгээр шууд ухаан санаа нь байхгүй болно. Хеймич би ямар ч үнээр хамаагүй энэ Силкаг алах болно. Нөгөө постэр, нөгөө ялагч болохгүй байх. Тэр бүх зүйл хамаагүй болно. Ингээд Хеймич нэг гартаа сүхэ бариад, нэг гартаа хутгаа бариад Силкатай тулалдаж эхэлнэ. За маш аимшигтай тулалдаан болно. Хеймич бол яг харахгүй 12 дугаар дүүрэгтээ бас энэ хутгаар тавладаг сүхээр нөгөө гэр орныхоо мод төлийг хагалдаг нэлээд чадвартай байсан бол Силка хэдийгээр Хеймичээс биеэр жижигхэн эмэгтэй хүн ч гэсэндээ сүхээр бүр хичээлдэг, бэлтгэл сурвалж маш өндөр байгаа нь харагддаг. Ингээд яг эцсийн дүндээ бол энэ тэнцвүүхэн хоёр өрсөлдөгч байдаг. За нэг нэлээд хүнд гинтээ маш том шархуудыг өгнө. Силка Хеймичийн сүхийг нь аваад ингээ холоо шидчихдэг. Хеймич бүснээсээ хутгаа гаргаж ирээд хутгаараа үзнэ. За ингэж үзэж байгаад Силка нэг ингээд сүхээрээ явуулсан чи Хеймичийн гидсэн нэг талаасаа нөгөө тал руугаа ингээд том зүсэгдэж онгоогоод за дотроос нь дотор гидсэн ингээ унжиж гарах тийм аюулт орчиж байгаа байхгүй. Тэгээ ингээ гидсэн ингээ гараараа тэрвэрээ дотроо байгаа бүх зүйлийг л одоо дотгошоогоо чихээд за тэнгууд Силка хойноос нь ирээд нуруунд дээр ингээд авирж байгаа. За тэнгууд нь Хеймич хутгаа зүгээр ингээ хойшоо ингээд савсан чинь Силка шууд нуруунаас нь унаад амар авирлаа явцдаг. За Хеймич бол гидсэн ингээ тэрврээд зүгцаараа аваад нэг үйдсэн чинь бутныхаа нөгөө талд нь гарцсан байдаг. Нөгөө хавцлын ирмэгтэр ирсэн байдгаа гэсэн үг. За Силка хойноос нь ирж байгаа. Силка тэгсэн чинь нэг нүд рүү нөгөө хутга заагдсан. Нэг нүд нь байхгүй болсон. Силка Хеймичд хэлдэг. Чи өөхөх ёстой. Welch гэсэн өөхөх ёстой байсан. Тэгжиж л би гэртээ очиж штэ. Би өөрийнхөө хүмүүстээр очино гэхэд Хеймич хүмүүстэй хүн нь ганцхан чи юм уу? Би ч гэсэн өөрийн хүмүүстэй штэ гэд. Яг тэр мөчөд бол Силка Капитолын нэр хүндийг өндөр дүрх хүн нь би байна гэж хэлээд сүхээ ингээ толгой дээрээ далааж агаад Хеймич рүү шиддэг. За яг тэр мөчөд Хеймичийн угаасаа би энэ ямар ч хүчгүй болцсон. Хеймич өвдөглөө сүхрүүд унана. Тэгэнгүүт Силкагийн шидсэн сүхэн Хеймичийн толгой дээгүүр гараад хавцал руу унжчаа. За Силка бол тэр хавцал руу орсон зүйл эргээд гараад ирдэг гэж мэдгүй учраас Хеймич рүү хараад за ер нь бол яг ингэж бодож байгаа. Бид хоёр угаасаа хоёулаа хүнд шахацсан байна. Хин нэгэнд өрүүлээд үхэн нөгөөх нь ялагч болно. Ялагчийг бол Капитол яаж ийж агаад эргээд одоо эмчлэн те амьдруулна гэж шийдээд хин төрүүлж өгөх вэ гэдэг үзгээд Силка ч гэсэндээ ингээд зогсож исэн чинь гинэт нөгөө шидсэн сүхэн эргэж гарч ирээд эргэлцээр агаад яг Силкагийн толгой дээр нь зоогдоод ингээд Силка нас барчдаг. Гэтэ Хеймич ч гэсэн бараг л үхэж байгаа. Хеймич эцсийн хүчээ ашиглаад нөгөө Мейзлигийн зүйлтийг ашиглаад бөмбөг хийгээд хит захиураа гаргаж ирээд захирч идэг. Яг тэр мөчөд чанга яригчаа Хеймич Абернати чи яг над хийж байгаа үйлдэлээ зогсоо. Чи маш буруу зүйл хийх гэж байна. Чи маш аюултай зүйл хийх гэж байна. Хеймич чи сонсож гин үү гэдэг юм чанга яригчаа дахин хэлээд давтаад байгаа байхгүй юу. Хеймич тэрийг үл тоомсорлоод энэ бол миний үхэхээс өмнө хийж байгаа сүүлчийн одоо үйлдэл гээд нөгөө бэлэн болсон бөмбөгөө хит захиураараа захиж асаагаад хавцал руу шидчихнэ. Хеймичийн эцсийн хүч нь барагдаад нүдээ анах үед доорх газар нь маш хүчтэй чичирхийлэх нь мэдэгдсэн. Хеймич эмнэлэг зэрэн нүүн нүцгэн хүүтэн төмөр ширээн дээр гидсэн дээрээ маш том ойдол тавиулчихсан. Гарнаас нь хөлнөөс нь өчнөө олон тусал тариа залгаастай. Оюун санаа нь орж гарна. Сэрүүн байхдаа янз бүрийн хий зүйл харна. Харин унтчих та хамгийн аимшигтай хард арсан зүүдийг зүүдлэнэ. Эмнэлэгт тонсын бүм мэд нэг мэдсэн чинь Хеймич аренад орохын өмнө байрлалчилсан оролцогчдын байран дээр ирсэн байдаг. Тэр байранд Хеймичээс өөр хинч байхгүй хөрөгчөнд нь сүү талах байдаг. Тэгэхээр Хеймичийн хувьд ерөнхийлөгчснөө нөгөө анхааруулга өгсөөр л байгаа гэсэн үг. Хеймич сүү талхаа идээд тэр байрандаас нэлээд хэд хонон за энэ үед бол тэр байранд байсан телевиз үргэлж асаалттай үргэлж цаанаас нь нэвтрүүлэг гаргаад байдаг. Хеймич бүр тэр зурагтыг унтраахыг хүссэн ч гэсэндээ тэр зурагт унтардгүй. Нэг өдөр Хеймич зурагт руу харсан чинь яг л өөрийнх нь охиныг буюу Ленардовыг санагдуулсан тийм хурц тод энгийн палаачтай нэг охин гитар барьчихсан тайзан дээр дуулж идэг. Энийг хараад Хеймич энэ яг хараггүй Кови охин байна. Энэ тэгэхээр 12 дугаар дүүргээс төрөн гарсан цорын ганц ялагчийн бичлэг юм болов уу гэж боддог. За ингээд охин дуугаа дуулж дууссаны дараа Caesar Flickerman-тай тун төстэй. Гэхдээ арай жоохон өөр хүн тайзан дээр гарч ирээд тайзны ард харанхуй хэсэг зогсож байсан буржгар үстэй
маш гоё цэх бие авч явдаг залууг тайзны урагшаагаа ингээд дуудаж байгаа дүрс гараад тэр залуу тайзны харанхуй хэсгээс тайзны урагшаа хэсэг рүү явж ийснаа яг царай нь гэрэлт орж ирэхийн өмнө тэр бичлэг зогсож байгаа юм. За тэнгууд Хеймич бодно. Энэ юу учиртай бичлэг вэ? Бодсоор байгаа. За энэ бол яг манай 12 дугаар дүргээс төрөн гарсан цорын ганц яалагч юм байна. Харин тэр хойноос нь иржсэн хүн бол яг аргагүй ерөнхийлөгч Сноу юм байна. Ерөнхийлөгч Сноу тэр охин хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсон юм байна. Энийг надад үзүүлж байгааг чинь дээрэс нь намын санд байхад ерөнхийлөгч бас ярьсан те чиний тэр охин чи ийм тийм гэд. Тэгэхээр би Ленард Доувиг маш том асуудалд оруулсан юм байна. Ленард Доувиг ерөнхийлөгч Сноу ер нь бол анилсан юм байна гэдгийг ойлгож авнаа. Оролцогчдын байранд 7 хоносны дараа л Эфи болон бэлтгэлийн багийнхан ирээд Хеймичийг бас засанд оруулаад үсгэцгийг янзлуулаад дахиад хувцс өнөр өмсүүлээд нөгөө телевизийн нэвтрүүлэг рүү авч явж байгаа Caesar Flickerman гарч ирнэ. Хеймич бол дотроо жоох айцтай байгаа. Хүмүүс намайг яаж хүлээж авах бол намайг ямар өнцгөөс харуулсан бол гэд. За ингээд тайзан дээр гараад ирсэн чинь хүмүүс бүрстээ ойрол чарлал өмсөлт дэлхийгээл уйлж хайлал. За Хеймич бол ерөөсөө Панемын баатар болсон байна гэж байгаа байхгүй юу? За Хеймичийг сандал дээр суулгаад тэр зааланд байсан одоо том дэлгэцээр өсвөлэн тулааны монтажийг үзүүлж байгаа. За тэр монтажийг үзээд Хеймич бол бүр маш их гайхна. Яа тэгэхээр өсвөлэн тулаанд сая болсон бүх үйл явдлууд бүр шал өөр дэс дарааллаар. Жишээлбэл Шинкавууд дээр одоо анхаарлыг илүү бага хандуулсан тийм Шинкавууд гэж бараг тэд нар нийлээгүй юм шиг байдлаар харуулсан. Цаг хугацааны хувьд хүртэл ингээд наан цаана оруулсан. Шинэ 3 дахь өдөр нь болсон үйл явдлыг 2 дахь өдөр нь болсон мэтээр харуулчихсан. За нөгөө бөмбөг дэлбэрэх тесрэгтэй холбоотой болохоор нэг ч дүрс байхгүй. Нэг ч зүйл гараагүй байна гэж байгаа байхгүй. Яа харахгүй энэ өсвөлэн тулааныг Капитолийнхан өөрсдийнхөө эвлүүлээд өөрсдийнхөө пропагандаг бол хийж чаджээ гэдгийг нь Хеймич ойлгодог. Мэдээж хамгийн сүүлд Хеймичийн дэлбэлсэн тэр бөмбөгийн уул мөрч байхгүй. Хамгийн сүүлд Силкагийн одоо толгой дээр нь сүхэн зоогдож байгаагаар энэ үйл явдал дуусчихж байгаа юм аа. Ингээд камер нь хэмээн одоо дроноор хамгийн анх удаага бүх үзэгчдэд Хеймич тэр аренаг бүтнээр нь томоор нь харуулдаг. За арена бол юм нүдний хэлбэртэй байдаг. Нуг нь болохоор нүдний нөгөө хар. За уул болон мод нь нүдний цагаан хэсэг юм харуулж байгаа. Тэгээд арена яг нүд шиг юм загсан хэлбэртэй гэх юм уу байдаг. За энэс бол Хеймич ойлгоно. Ямар мессеж өгөх гээд байгаа юм те. Бид нэр та нарыг үргэлж харж байна. Том ах чамайг харж байгаа шүү гэдэг. Тэрийг өгч амнаа гэдгийг ойлгоно. За ингээд Хеймичтэй ярьслага дууссаны дараа Caesar Flickerman ерөнхийлөгч Сноуийг тайзны уурж гаргаж ирдэг. Ерөнхийлөгч Сноу гарч ирээд Хеймичэд гэртээ тавтаа морилоорой гэж хэлдэг. За энэ үг бол Хеймичийг бүр айлгаж орхино. Телевизийн ярилцлагын дараа шууд ерөнхийлөгчийн ордонд after party болж байгаа. After party Хеймич ингээд юм алтан торон дотор хорчсон. Хүмүүс ингээд торны гаднаас ирээд Хеймичд идж уух юм энэ аманд нь хийж өгөөд байгаа байхгүй юу? Яг юм хүн шуугаад тижээж байгаа юм шиг те. Бүр амтны зэрэгтэл үзэж байна гэсэн үг шүү дээ. Гэтэл Хеймичд одоо ямар ч бардам зан юу ч байхгүй. Ерөөсөө хүн ингээл аманд нь загс их юм бол тэр загсны мэдэл, жимс их юм бол жимсийн мэдэл, хүн хачин юм яриад инех юм бол ямар ч инээмэргүй зүйл байсан ч гэсэн дагаж инээгээл бүр яг юм алиалагч ботсон байгаа. Яа тэгэхээр Хеймичийн хувьд гэр бүлийнхнийгаа Ленард Доувиг аварч байх юм бол ерөнхийлөгч Сноуийн пропаганданд болно, утсан өгөлтөнд болно. Хеймичд одоо ямар ч хамаагүй болцсон. За ингээд 10 өдөржингөө Хеймичийг энэ алтан торнд суулгаад янз бүрийн Капитолийн том үдшилгүүдэд аваачиж байгаа. За ингэсний дараа бол нөгөө галт тэрэгний буудлын дээр Хеймичийг галт тэргэнд суулгана. Тэр галт тэрэгт нь Maisley, Wyatt, Luella 3-ын бас цогц байгаа гэдгийг нь инх тайвныг сахиулагч хэлнэ. Ингээд бүтэн өдөр, бүтэн шөнө буюу 24 цаг явсны дараа Хеймич эцсийн эцэст нэг юм 12 дугаар дүргийнхаа галт тэрэгний буудлын дээр үүр цайхаалтад ирнэ. За гэхдээ Хеймичийг хинч тосхгүй. Ерөөсөө галт тэрэгний буудлын дээр Хеймич болон 3 авс байгаа гэсэн үг. Тэгэнгүүт Хеймич тэндээс алхасаар байгаад өөрийнх нь гэр байдаг тэр хэсэг рүү ирнэ. Ингээ алхаж явж байгаа ингээ харсан чинь нар мандж байгаа юм шиг харагддаг. Гэхдээ илүү ойроос харсан чинь тэр нь нар мандах биш. Галын дүл байдаг. Биш байгаасаа
манайх л биш байгаасай. Манай гэр биш байгаасай гэж дотроо залбирсаар Хеймич гүүгээд очиход үнэхээр Хеймичийн гэр нь шатж идэг. Ээж дүү хоёр нь дотор нь амьдаараа шатж байгаа. Эргэн тойрных нь бүх хөршөөд цугларсан. Бүгдээрээ худгаас ингээ ус татаад шатж байгаа байшин руу цацж байгаа. Тэр бүгдийг Хеймич хараад шууд орилол ээжээ миний дүү орилоод нөгөө байшин руугаа зүтгэж байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө Burdock найз нь шүү дээ. Katniss-ийн аав нь. За тэгээ өөр ганц хоёр найзууд нэрээд бүгдээрээ Хеймич дээр дараад Хеймич одоо энэ шиг орох ямар ч арга байхгүй. Бид нар чамайг ойлгож байна. Бид нар зөндөө хичээсэн. Уучлаарай Хеймич. Гэхдээ одоо бидний хийж чадах юу ч ямар ч зүйл байхгүй гэд дээрээс нь дараад Хеймичийг хөдлөгдөггүй. За яг тэр үед нь болохоор Asteroid буюу Katniss-ийн ээж нэрээд Хеймичийн аманд нэг шилтэй зүйл хийгээд уулгадаг. Тэрний юу юм бэ гэхээр нойрны сироп байсан юм ээ. Хеймич ингээ шатж байгаа байшинг хараад өөрөө ирэхгүй нүдэн анилдаад маш аимшигтай хар дарсан зүүдтэй гүн нойронд автан дахиад бүтөөдөр унтаад маргааш нь нөгөөдөө өглөөн нь сэрж байгаа штэ тий. За сэрэхтэй болохоор Luella-гийн гэрт нь сэрдэг. Luella-гийн гэр бүл нь Хеймичийн гэр бүлтэй ойрхон амьдардаг. Хөршүүд ингээ тэгжсэн штэ. Luella-гийн ээж нь хэлдэг бүх зүйл бүр маш хурдан болоод өнгөрсөн. Тэр гал бол дэндүү хурдтай тархсан. Бид нар аль үнэхээр чадах бүхнээ хийсэн. Даанч харамсалтай танаа усны сав хоосон байсан. Тийм учраас худгаас нөгөө ус татаж гаргаж цацгаад маш их цаг хугацааг алдсан гэж хэлдэг. Хеймич энийг өөрийнх нь буруу гэдгийг нь мэдж байгаа. Яа тэгэхээр номын хамгийн ихэнд ээж нь бол тэр усны савыг дүүргээд өгөөч гэж Хеймичээс гуйгаад Хеймич за би дараа болё гэж хэлээд дүүргэж өгөөгүй. Гэхдээ нөгөө талаас Хеймичийн ээж бол гал алдахгүй гэдгээс маш их айдаг, хашир болгоомжтой хүн юм байна л та. Тийм хүн халуун зунаар гэртээ гал алдна гэж байхгүй. Тэгэхээр энэ бол яг харахгүй Snowy хийсэн үйл гэдгийг Хеймич бол дотроо мэдж байгаа. За ингээд тэр өдөр нь оршуулга болно. Нийтдээ 5 хүний оршуулга болно. Luella, Maisie, Wyatt. За үүн дээр нэмээд Хеймичийн ээж дүү хоёр тэрвэрлсэн хэгээр шатаж нас барсан болохоор тэр хоёрыг нэг одоо хайр цагт хий гэж шийдсэн байдаг. 5 дахь хүн хий юм бэ гэхээр Wyatt-ийн аав нь юм бэ. Wyatt-ийн аав нь сэтгэлийн шархаа таахгүй амиа орлож нас баржээ. Оршуулганд бол бараг 200-300 хүн ирж байгаа. Ажлын өдөр байсан ч гэсэн бүгдээрээ ажиллаа таслаад ирсэн. Оршуулгын үед Хеймич угаасаа ухаан санаа бүр орон гарan байгаа шүү дээ. Яг тэр мөчөд Хеймич ингээд дээшээ харсан чинь Maisie харагдаад Maisie гэж гүйсэн чинь яг үнэндээ тэр Maisie биш, Maisie ихэр Merrily байдаг. За энэ Merrily бол дараагийн дүүргийн захирагчийн эхнэр болдог. Merrily-гээс төрсэн охин нь Madge гэдэг охин байгаа тий. Madge нь болохоор Katniss-ийн найз. За тэгээд Madge Katniss-ийн өсвөлэн тулаанд явахт нь алтан Mockingjay шуутай юм. Ингрийн тэмдэг өгдөг. За ингээд яг ингээ хөөгөө бодох юм бол энэ ингрийн тэмдэг нь Maisie-гийн ингрийн тэмдэг байсан байлээ. Аав нь хоёр охиндоо төсөө өдрөөр нь нэг юм өөр дүрстэй алтан ингрийн тэмдэг өгчээсэн. Maisie-гийнх болохоор Mockingjay байсан байлээ. Оршуулгын дараа Хеймич ялагчийн тасганд байдаг байшиндаа очдог. Өөрийнх нь гэрэн шатцсан Luella-гийн ч юм уу Burdock найзындаа очих гэхээр тэд нэр ингээ халуун дулаан гэр бүлэрээ байгааг нь харахаар Хеймич бүр тэсгүй байсан юм байна л та. Хеймич шүн дунд унтчихснаас ирээд би ерөөсөө Lenore Dove-той уулзахтай юм байна. Lenore Dove-той хамт зүгтээ. Эргэлэгчсэн үү яасан ч Lenore Dove-ыг зүгээр өнгөрөөхгүй гэж бодоод за үүр цайхаалтад гэрээсээ гараад нөгөө уулздаг нуугтаа очиж байгаа. Lenore Dove Heymichийг өсвөлэн тулаанд явсны дараах нь нөгөө эсэргүүцүүд дуулаад баривчлагдсан байж агаад 30 өдөр буюу оршуулга болсон өдөр суллагдсан байна л да. Heymitch болохоор Lenore Dove сюрприз барья гэж бодоод тийм модны араар ороод нуугдсан байсан. За тэгсэн чинь үүрээр маш их Lenore Dove нугсаа туугаад нуг руу ирж идэг. Хойноос нь хоёр өсгсөн аваг ах нь тэний хоорондоо хэрүүлж гисэн. Нөгөө хоёр нь болохоор чи хайч гад байгаа юм бэ? Дөнгөж саялжээ суллагтай үсттэй. Бид нар чамайг гэрийн хорионд дайлах ёстой гэх мэтчлэн дүүгээ загнаад дүү нь болохоор би нэг 5 минут ганцаараа байж болтгүй юм уу гэдэг ч юм уу те. Тэгэд нэг авах болохоор за чи өглөөний цайнаас өмнө заавал гэртээ ирээрэй гэд хойноос нь хашгираад үлддэг. Lenore Dove нугсаа тугаад явж иснаа өөрийнхөө одоо байнга очиж суудаг дуртай хадан дээр очиж суух идэг. За яг суухынхаа өмнө хадны ороолоос юм ууттай чихэр олоод бүр баярлаад аюух инээгээл тэр чихрээ ихэндээ тэрвэл маш их татамжилж хандж байгаа байхгүй юу. Тэнгүүд Хеймич болохоор
Энэ нөгөө суглааны өдөр миний өгсөн мөсөн чихэр юм байна. Leonardo тэр мөсөн чихрийгээ энд нууцсан байж аад одоо ирж идэх байгаа юм байна гэж боддог. Leonardo үзэсгэлэнтэй хөөрхөн харагдчихсэн. Дээрээс нь Haymitch ч гэсэндээ тэсгийн аргагүй сансан байсан учраас нуугдсэн газраасаа гараад Leonardo-ийн нэрийг дууддаг. Leonardo өөдөөс нь хашараал энийгээл гүгээл ирэн тэр хоёр тэрэлдээд үнсэлцээд за тэрүүхэн мөчтэй болохоор дэлхий дээр байхгүй хамгийн аз жаргалтай хоёр хүн байдаг. За тэгснийхэн дараа Leonardo Haymitchтэй хамт зүлгэн дээр суугаад нөгөө мөсөн чихрийг ингээд задлаад идэх гэж байгаа байхгүй юу? Догтлсноосоо болоод гар нь бүр ингээд салгалцсан. Мөсөн чихрийнхаа уутыг нээж чадахгүй. Тэгэнгүүт нь Haymitch уутыг гараас нь аваад дэлхиж өгөөд нэг чихэр Leonardo-гийн ам руу хийн. Тэгсэн чинь Leonardo одоо чи ирсэн юм чинь би нөгөө чихрийг чинь ч гэсэн идэж болох нэ гэж хэлдэг. Тэгсэн чинь Haymitch нөгөө чихэр гэж ямар чихэр гэсэн чинь чиний надад өлсгөлийн тулааны үеэр өрсөн чихэр тэр чинь би идээгүй байгаа штэ дэрэн дороо хийцэн байгаа гэсэн чинь Haymitch энэ тэгээ ямар учиртай чихэр юм бэ гэд уутын дэлхийг харсан чинь уул нь бол Haymitch-ийн Leonardo төрсөн чихэр нь бүгдээрээ юм солонгон далайн өнгөтэй өнгийн гитлийн чихрүүд нь бүгдээрээ цусан улаан өнгөтэй байдаг. Яг тэр мөчөд Haymitch бүхнийг ойлгоод амандайсэн чихрээ гаргаа хай гэсэн чинь Leonardo би сая залгичлаа штэ гэсэн чинь Haymitch чи яаж хийж байгаа бөөлж яг одоо бөөлчлөлтөө гэд маш их сандраад Leonardo руу хашгирна. Leonardo өвлөдгүй яаж чадаа юм бэ гайхажснаа гинэт Haymitch-ийг ойлгоод хуугаа уулнал ингээ амруугаа ихэд бөөлж гэж оролцож байгаа байхгүй юу. Гэвч Leonardo бөөлж чадахгүй. Haymitch би хэдэн хоног юу ч идээгүй надад бөөлж юу ч алхаа гэд. Тэгэнгүүт нь Haymitch Leonardo-ыг ингээд чирээд хоёлаа танаа гэрсэж очиж танаа гэрт нүүрсэн юм байгаа юу? Ах нарыгаа дуудлаа гэд. Ах нарыг нь дуудана. Claire, Carmine, Tam, Amber надад туслаарай гэд зөндөө дуудаж байгаа. Гэтэл Leonardo хөл дээрээ босож явж чадахгүй. Haymitch би босож чадахгүй байна. Haymitch би хөл дээрээ тогтохгүй байна гэд. Удалгүй Leonardo Haymitch-ийн гар дээр хэвтээд өгнө. Haymitch Leonardo-ыг тэрврээд сун. Leonardo тэр нарыг харж гинөө. Дахиад энэ нарыг суглааны өдөр битгий мандуулаарай. Тэгж надад амл гэж хэлээд амьсгал хураана. Ингээд Haymitch-ийн амьдрал харт арсан зүг чиг болж байгаа. Haymitch нэг зүйлийг ойлгоно. Тэрний юу юм бэ гэхээр надтай ойрхон, надтай дотно бүх хүнийг гэрхийлэгчснөө байхгүй болох юм байна. Ингээд бүх хүнийг өөрөөсөө түлхэж хэлдэг. Хүмүүс нэг нэгээрээ Haymitch-ийг орхин одно. Гэхдээ Burdock хамгийн сүлд хамгийн итгэсэн найз нь болсон ч гэсэн Haymitch өөрөөсөө түлхэж чаддаг. Энэ үеэс эхлээд Haymitch архинд орсон. Өдөр шөнөгүй уух болсон. Тэр бүх сэтгэлийнхэн шаналлыг мартахын тулд Haymitch өхмээр байгаа ч гэсэн өгөөж чадахгүй. Яа гэвэл Leonardo өгсөн амлалт нь Haymitch-ийг амьдралтаа уйж байгаа. Нэг шөнө Haymitch Leonardo-ийн булшийг хайн. Covey хүмүүс болохоор бусад одоо 12 дугаар дүргийнхэнтэй хамт өөрсдийнхөө хүмүүсийг оршуулдаг юм байна л да. Ой модон дотор нууц газар очиж оршуулдаг. Бүр дүүргээс гараад гэсэн үг шүү дээ. Haymitch Leonardo гэд хашаагаад ой модоор явж исэн чинь Burdock найз нь гарч ирээд би чамайг хүргээд өгөө гэж хэлдэг. Ингээд Leonardo-ийн булшин дээр очдог. Тэнд ингээд хит хитэн булшнууд байгаа. Covey-ийн булшны нэг онцлог нь болохоор булшны чулуун дээр нь тэр нэрийг нь өгсөн шүлгийн нэг бадгийг нь бичдэг юм байна л та. За тэгэнгүүт тэнд байгаа тэр шүлгүүдээс нь харахад тэнд болохоор нөгөө Maud Ivory-ийн булшис байгаа байхгүй юу? Maud Ivory гэдэг нь Lucy Gray-ийн хамтлагт дуулдаг байсан. Бяцхан охин шүү дээ. За тэгээд Lucy Gray-ийн бас булшин байгаа. Энэ бол маш сонирхолтой. Lucy Gray Covey дээрээ эргэж ирсэн болоод булшин байгаа мó эсвэл Lucy Gray-г ор сураггүй алга болсон болохоор нь Covey-чууд нас барчлаа гэж бодоод цогцсгүй булш хийж өгсөн юм уу гэдгийг мэдэхгүй. Leonardo-ийн булшийг Haymitch олоод булшин дээр нь гарч өвтөд 2 хоног 2 дахь хоногийнхоо өглөө Haymitch Leonardo-ийн бэлгэлсэн нөгөө хитийг булшных нь урд нь булаад намайг нөгөө амлалтаасаа чөлөөлөөчтэй гэж гуйдаг. Ингээд Haymitch 12 дугаар дүрэгтээ босож ирнэ. Өрүүлжлүүлэн уусаар л байх болно. Нэг удаа уугаад дүүргийн одоо арын гудамжны нэг хэсэгт нь тасраад унтсан байж байгаас ирсэн чинь Capitol үгүй бол цуглааны өдөр үгүй. Capitol үгүй бол өсвөлэн тулаан үгүй гэдэг юм. Улбар шар будгаар эсэргүү юм үг бичсэн байгаа байхгүй юу? Тэрийг хараад Haymitch Maisley-гийн аренад багт хэлжсэн нэг зүйл нь санаанд орно. Тэр нь юу юм бэ гэхлээр чиний охин чинь яагаад хумсан дандаа улбар шар будаг болцсон явж идгийг чи мэдхүү гэж ингэ асуужсэн юм байна л да. Тэгэхээр тэр эсэргүү өгнүүдийг Leonardo бичсэн байжээ. За ингээд удалгүй өвлөн болоод
Эфи бэлтгэлийн багийнхантай ирнэ. Хеймич нөгөө ялагчийн тойрон аялал гээд бүх дүүргээр орж аялдаг. Тэр аяллаа эхлүүлэх гэж байгаа. Хамгийн ихэнд 11-р дүүрэгт очино. 11-р дүүрэгт очиод Хеймич тасарчлаа шахуу ууцсан байсан чинь Плутарк Хеймичийг дагуулад 11-р дүүргийн шудраг осны барилгын хамгийн дээд давхарт нь аимшигтай тоос тогтсон. Тэр өрөөрөө Хеймичийг дагуулж ордог. Тэгээд одоо чи бууж өгч болохгүй. Бидэнд чамшиг хүн хэрэгтэй. Гэхэд Хеймич үгүй харин ч та нарт надаас илүү ухаантай эсвэл илүү азтай хүн хэрэгтэй гэж хэлдэг. За тэр хүн нь бол мэдээж ирээдүйд Катнис байх болно. Плутарк бол өөрийгөө бууж өгөөгүй байгаа. Ирэх чөлөөний тэмцлээ орхигүй байгаа гэдгийг хэлдэг. Хеймич тэгтэл надаа одоо хинч үлдээгүй. Надад амьдрах тийм ямар ч учир шалтгаан байхгүй гэсэн чинь Плутарк болохоор тийм байх тусмаа чи илүү хүчрэх байна. Хинч чамайг яаж чадахгүй. Яагаад гэвэл чамд алдах юм юу ч байхгүй гэж хэлдэг. За ингээд Хеймичийн тойрон аялал дуусна. Түүнээс хойшоогоо Хеймич бол энэ болсон бүх зүйлийг энэ хайртай алдсан хүмүүсээ мартахын төлөө амьдардаг болсон. Мартах бол миний бүтэн цагийн ажил гэж хэлдэг. Жил болгон Хеймичийн төрсөн өдрөөр суглаа болдог. Суглаа бүрээр нэг эмэгтэй, нэг эрэгтэй, хоёр хүүхдийг Хеймич үхэлд нь менторлдог. Суглааны өглөө бүхэн Хеймич дүүгийнхаа хэлсэн нэг үгийг санаж сэрдэг. Төрсөн өдрийн минь төргий Хеймич. Энэ бол намын хамгийн ихний өгүүлбэр байсан. За мөн намын хамгийн сүүлийн өгүүлбэр байгаа. Номын төгсгөлийн үг хэсэг байгаа. За энэ төгсгөлийн үгийг бол Хеймич бүх зүйл дууссаны дараа дүүргийн иргэд Капитолийг буулгаж авсан. Тэр дайны дараа бичиж байгаа. Дайны дараа Катнис, Пита болон 12 дугаар дүүргийн зарим нэг иргэд буцаад 12 дугаар дүүрэгтээ амьдрахаар эргэж ирсэн. Катнис, Пита хоёр бол одоо дурсамжийн ном бичиж хэлсэн. Тэр дурсамжийн номон дээрээ өөрсдийнхөө алдсан бүх хүмүүсийн тухай тэр дурсгалыг бичиж байгаа. Хеймичээс за таны одоо бичих дурсах хүн байна уу гэж асуугаад Хеймич эхлээд тийм балаа юм бичиж яа тийм бэ? Наа чи ямар хэрэгтэй юм бэ гэжсэн боловч удалгүй ээжийн тухай, дүүгийн тухай, Ленардовын тухай хамтдаа өсвөлэн тулаанд оролцоод амиа алдсан тэр бүх найзуудынхаа тухай би бүхнийг ярьж хэлсэн гэж байгаа юм. За тэгсний дараах нь Катнис Хеймичт нэг юм уут дүүрэн өндөг авчирч өгсөн гинэ. Тэр нь болохоор Катнис ан хийх гэж байгаад тэр 12 дугаар дүүргийн эргэн тойронд байсан нугасны үүрүүдээс очиод нугасных нь өндөгнүүдийг нь авчихсан. Пита болохоор Хеймичт нэг юм инкубатор хийж өгөөд удалгүй нугасны дэгдэхэтэ болоод яг л Ленардов нугас тэжээдэг байсан шиг Хеймич ч гэсэндээ дайны дараа нугас тэжээдэг болсон. Тэгээ Хеймич хэлж байгаа байхгүй юу? Одоо би цаашдаа удаан амьдрахгүй гэдгээ битгээ. Миний элэг бол угаасаа маш их муудсан. Гэхдээ би одоо зовлон шаналлаа мартахын тулд уухаа болсон. Харин зүгээр л зуршил болсон болохоор уудаг болсон. Хеймичийн хэлж байгаа хамгийн сүүлийн үг бол Капитол хизээч надаас Ленардовыг авч чадаагүй байсан юм байлээ. Угаасаа авч чадахгүй. Яагаад гэвэл надаас булааж авч чадах бүхэн анханасаа минийх байгаагүй. Ленардов миний сэтгэлд одоо хүртэл надтай хамт байсаар байгаа. Надтай хамт хөгшөрсөн. Би Ленардовд өгсөн амлалтаа биелүүлсэн. За яг биелүүлсэн гэж хэлэхгүй ч гэсэндээ ядаж биелүүлэхт нь оролцсон. Тэгээд би Ленардовд үргэлж би чамд яг гал шиг хайртай гэж хэлдэг. Ленардов ч гэсэндээ надад тэгж хэлдэг. Энэ номын маань төгсгөл нь угаасаа тодорхой байсан. Хеймич өсвөлэн тулаанд оролцох байсан. Хеймич ялах байсан, ментор болох байсан. Дараагийн 25 жил өсвөлэн тулаан бол үргэлжилсээр байх байсан гэдгийг нь бид нэр аль хэдийн өсвөлэн тулааны 1, 2, 3 дахь номнуудаас нь мэдж байгаа шүү дээ, тий. Гэхдээ хэдийгээр ингээд үр дүн нь тодорхой байсан ч гэсэндээ энэ ном бол үнэхээр одоо дараа нь яах болоо, одоо яах бол энэ бүх зүйл яаж ирэх бол гэсэн ийм хүлээлтээр бол дүүрэн байлаа. Тэс өөр ном уншиж байгаа юм шиг, тэс өөр үр дүн хүлээж болох юм шиг тийм догтлолтой бичиж чадсан ном юм шиг санагдлаа. Catching Fire номон дээр Катнис, Пита хоёр дахь удаага өсвөлэн тулаанд оролцох болоод өмнөх одоо оролцогчдыг судалж эхэлдэг те. Галт тэргэнд явж байхдаа Хеймичийн оролцсон өсвөлэн тулаан тоглоомын энэ богино товч хувилбарыг нь хүртэл үздэг. За энийг болохоор яг энэ Catching Fire номыг ярьсан бичлэгийн 59 минут 39 секундээс нь та дахиад сонсох боломжтой. Би яг энэ номыг уншсан байсан учраас тэнд аль хэдийн гарсан бүх үйл явдлуудыг
энэ номон дээр илүү дэлгэрүүлж гаргана гэдгийг мэдчихсэн учраас тухайн үед бас энэ Catching Fire-ыг ярихдаа энэ хэсгийг нь илүү дэлгэрэнгүй яг номон дээр бичснээр нь ярихыг хичээсэн байгаа. Аренад ороод юу болох, арена нь ямар арена байсан, Хеймич хэрхэн ялтыг гартаа оруулах гэдгийг аль 2 дугаар номон дээр л зохиолч маань бичсэн байсан гэсэн үг. Тэгмүүд одоо яг энэ номон дээрээ тэрнийхээ дагуу явах хэрэгтэй тий. Гэхдээ тэрийгэ сонирхолтой болгох хэрэгтэй. Биднэрт тэс өөр түүх цоо шин түүх уншиж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энийг бол маш сайн, маш гоё хийж чадсан юм шиг надад санагдлаа. За тэгээд fan service бол маш их байсныг та бүхэн бас анзаарсан байх. Fan service гэхээр бусад номнуудаас нь бидний мэддэг болсон дүрүүдийг зохиолч маань номондоо их оруулж өгөө. Тэрнээс нь болоод фанууд бид нар маш их баяртай байхыг хэлж байгаа шүү дээ. Caesar Flickerman, Plutarch, Effie, Virus, BT, Max гэд бүгдээрээ бидний танил болсон дүрүүд байсан. За үүнээс гадна бол номон дээр гарч байгаа нэг том сэдв бол яг харахгүй пропаганда гэдэг сэдв байлаа. За пропаганда гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр олон нийтийн санаа бодол, итгэл үнэмшил зан төлөвт нөлөөлж за ямар нэгэн үзэл санаа, үйл хэрэг ч юм уу те улс төрийн үзэл бодлыг дэмжих, сурталчлах зорилгоор олон нийтэд буруу эсвэл туйлширсан мэдээлэл цацхыг хэлнэ гэж байгаа юм. Тэгэхээр номон дээрээс бид нар яаж одоо зураг тууц ашиглаад панемын номер 1 их тайвныг сахиулагч ерөнхийлөгчсөн үү гэдэг ч юм уу те эсвэл өсвөлэн тулаан байхгүй бол их тайван байхгүй гэх мэтчлэн иймэрхүү буруу туйлширсан мэдээллүүдийг харуулж байна. Яаж дүрс бичлэгийг эглүүлж наан цаана болгож хүнд яг өөрийгөө л дэмжих, өөрийнхөө хүсэл зорилгыг дэмжсэн тийм сторинуудыг үзүүлж байна гэдгийг бас бүнээр харлаа. Ном дээр болохоор Plutarch-ийн хэлсэн нэг юм ишлэл надад аюух таалагдсан. Олон нийтийн бодол санаа сэтгэл хөдлөл шийдэж идэг гинэ. Хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн зүйлийг дэмжиж эсвэл үзэн ядаад тэрнийхээ дараа би яг яагаад энэ зүйлийг дэмжиж байгаа вэ эсвэл үзэн ядж байгаа вэ гэдэг аргументаа бодож болдог. Эхлээ сэтгэл хөдлөлөөрөө шийдчихдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр өсвөлэн тулаан бол яа харахгүй Капитолд байгаа хамгийн том пропаганда хүн байгаа зү тэ. Нэг хүүхдийг нөгөө хүүхдээр нь алуулна гэдэг хүнээс угаасаа ямар одоо сэтгэл хөдлөлийг гаргах вэ? Нөгөө талаас бол номон дээр хүлцэх гэдэг зүйлийн талаар айгүйх гарсан. Leonardo ч тэр Plutarch Heaven's Speech тэр Maisel ч тэр Hamish-с дахин асуудаг. Чи яагаад энийг төвчээд байгаа юм бэ? Та нар яагаад энийг төвчээд хүлцээд хүлээн зөвшөөрөд байгаа юм бэ? Уул нь бол ийм байх албагүй штэ гэдэг энэ асуултуудыг дахин асуугаад байгаа. Ном маань бол нэлээ юм улс төрийн шин чанартай улс төрийн сэдвтэй ном байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэндээ яа харахгүй энэ асуултыг өөрсдөөсөө асууж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Яагаад бид нар нэрээ утааг төвчрлийг 70 хүүхэдтэй нэг ангийг төвчээд байгаа юм болоо те. Надад номон дээр гарсан бүх дөрүүдээс бол Plutarch-ийн дүр аюух таалагдж байгаа. Им хоёр талтай хар цагаан дүр биш. Дундуур нь ингээ хусаад байгаа саарл дүр байгаад байгаа байхгүй юу? Хитрхи сайн хүн биш. Гэхдээ хитрхи муу хүн биш. Хэрвээ зохиолч маань дахиад ном бичих чаавал миний бодлоор энэ Plutarch-ийн түүхийг бичээсэй гэж би хүсэж байна. Яаж яваад Капитол гэдэг энэ систем бол Plutarch-ийн гэр бүлд Plutarch хамгийн үр хөвчтэй байгаа систем шүү дээ. Капитолын хамгийн баян чинэлэг гэр бүлийн нэгнийх нь угсаа залгамжлагч ийм залуу эсэргүү болсон юм бэ. Тэр түүхийг би уншмаар байна. Харин та юу гэж бодож байна? Хэрвээ энэ бүх номууд дээр гарсан дүрүүдээс хэн нэгний түүхийг нь ном болгоно гэвэл эсвэл 75 удаагийн өвсвөлэн тулааны аль нэгээр нь ном бичнэ гэвэл та хэний түүхийг үзхийг хүсэж байна вэ? Тэрийгэ сэтгэл хэсэгт бичээрэй. Ингээд бүтэн сая өдөр дараагийнхаа номоор ирээд уулзцаая. Баярлалаа.